Сайн байсан үзэгчдээ та бүхэн өнөөдөр мэдээ хүргэж байна. Өнөөдрийн подкастыг би ганцаархнаа эхэлж байна. Тэгээд энэ 2 цаг та бүхэн надтай хамт ганцаараа байх болно. Тэгээд 2 цагийн турш надтай хамт байх гэж байгаа бүх сонсогчдоо энэ өдрийн мэдээг дахин хүргэцгээе. За тэгээд зочин байхгүй болохоор өнөөдрийнхээ хараалцсан хар болцоо түүхээ шууд эхлэе гэж бодож байна. Тэгээд миний өнөөдрийн хараалцсан хар болцоо түүхийг яриад эхлүүлэе гэж бодож байна. Тэгээд энэ түүх маань 1997 онд болж исэн юм аа. Тэгээд энэ 97 онд болсон түүхийг та бүхэн цаашаага хинт задруулахгүй гэх юм бол би та бүхэндээ ярихыг хүсэж байна. Тэгээд тэмчж байвал лайк. За. Let's go. Пост. За амар подкаст хийцгээе бүгдээрээ. Эхэлсэн юм уу? Эхэлсэн шүү. За сайн байцгаана уу их хүнд сонсогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд дэлхийн өнцөг болон бүрээс бас Монголынхаа өнцөг болон бүрээс сонсож байгаа хайртай сонсогч нартай энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд бид бүхний Төмслөө подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ уламжлалсараа манай хост англиун. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу монголчуудаа. Тэгээд англиунтайгаа хамт бид хоёр зочноо өрөөд хүрэлцэн ирсэн байна. Ингээд манай хоёр зочин. За Fruity Bachka. Fruity Bachka. Удаан яригдсан хүндээ тэгээд олон ч хүмүүсийн хүссэн хүмүүсийн нэг бол манай Fruity Bachka байгаа. Тэгээд тийм гэж үү? Тэгэлгүй яхав дээ. Тэгээд манай Oka Ди штэ. Окади. Явж Окади. Ока болон тэгээд Бачка нартай хамтдаа энэ удаагийн дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхний амьдрал сайн биздээ, та бүхний хичээл ном, ажил төрөл сайн биздээ. Тэгээд сайн гэдэгт найдаж байна. Тэгээд энэ удаагийн подкастыг хамтдаа бүгдээрээ эхэлцгээе. Пүү гэдэг юм шүү. За тэгээ энэ удаагийн подкаст маань шууд ингээд нэг юм хөзөн тоглоомоор эхэлж байгаа. Тэгээд за орондоо хамгийн галзуу хүнийг шалгаруулж уулах гинэ. Хамгийн галзуу. Галзуу гэдэг нь галзуу гэдэг нь ингээд юм чигээс галзуу. Хортаастай шүү. Галзуустай төвшиг болдог. Тийм үнийг хэлж байгаа. Тэгээд англиу маань сая уучлаа. Баярлалаа англиунад. Гэх мэтчлэн манай подкаст маань үргэлжлэх болно. Бид бүхний подкаст маань хайр дурлал ярьдаг, болцоо ярьдаг. Тэгээд хамгийн гол нь ганц бие амьдралын тухай ярьдаг. Тэгээд энэ удаагийн хоёр оролцогч маань хоёулаа ганц бие гэдгээрээ бас айгу онцлог болж байна. Ойр хүмүүс ордог ус юм уу? Тий, нөгөө нэг урлагийн артист хүмүүс маань микрофоноос жоохон алдаад их юм байна. Хичээтэй даа. Йоо, камераас нь ямар өөр хүмүүс болчихвол. Тий. Эхний асуулт маань нөгөө ганц бие юу гэдэг асуулт байдیں۔ Тэгээд эхлэхээс өмнө асуусан байсан хоёр зочин маань хоёулаа ганц бие гэсэн. Тэгээд ганц биеийн олон төрөл байдаг. Яг цэвэр сингл үү, ингээд сэвтэй сингл гэж бас байдаг л та бас. Сэвтэй сингл. Тий. Сэвтэй сингл гэдэг. Сэвгүү сингл үү? Сэвгүүдээ бас. Сэвийн бүр сэж авах гэсэн ч байхгүй. Англи маань ямар сингл лээ? Би чинь сэв сингл, сэхсгэр сингл гэдэг чинь. Сэвтэй нь яадаг юм? Сэвтэй болохоор нэг юм situationshipтэй. Тий, хүнтэй болцдог. Гэхдээ болцдог гэхээс илүү зүгээр юм уулзлаг хүнтэй. Гэхдээ үерхдэггүй. Зүгээр хүмүүстэй нэх гүнзгийрхгүйгээр хаяа болцдог үл яг уу. Тэр бол одоо ингээл dating life нь идэвхтэй сингл гэж хэлж байна. Active single тий. Active single. Тийм юм байна. Тэгээд хоёр яг сэв сингл хоёр хүн орж ирсэндээ маш их баяртай. Тэгээд подкастаа үргэлжлүүлцгээе. Ер нь хэр удаан сингл явцгааж байна guys? Бачка маань. Бачка. Төрсөн цаг. Ер нь гайгүй дээ. Тэгээл ер нь л гайгүй штэ. Тэгэл нэг сүүл нэг тэгэл гайгүй дээ. Бачкагийн анхны подкаст биш үсттэй. Чи өмнө надтай бас нэг подкастэнд орж ирсэн. Подкаст муу юм уу? Энд чинь бүр яг ийм амар ийм юм зүгээр. За яг тийм тэр бол арай нөө зүгээр л бодож чадахгүй нөө хариулж чадахгүй. За Окагаас эхлэе. Ока маань одоо хэр удаан жинхэнэ харилцаанд ороогүй явж байна? 8 сар. Жил 8 жил гэсэн. 6 сар биш 8 сар юм байна. Хамгийн сүүлийн үерхэл нь яаж салсан бэ? Жодаа. Аатай. Тий, аатай шилтайсан тэр аатай нэг тийм. Би Америкт сурж байгаад ирсэн. Тэгээд хамгийн сүүлийн харилцаа маань тэгж дуссан байгаа. Би Монгол руу нүгээл тэгэл
болсон да. Ер нь гэхдээ ийм үзэн ядаж салцгаах амттай байд юм уу? Цэвэрхэн салах амттай байд юм уу? Гой цэвэрхэн л гоё шүү дээ. Гоё ингээл дараа харангуут сайн уу гхийн чааш. Тэгтэл ер нь тиймэрхүү. Би бол тиймэрхүү л ядаж шүү дээ. Них үзэн ядагдаад байсан ч байхгүй, ядаад байсан ч байхгүй. Үзэн яддаг салалт одоо хэр их хайртай байсныхаа хэрээр юм болов гэж би зүгээр бодсон шүү дээ. Тийм үү? Гэхдээ бас үгүй. Аа. Мэдгүй. Тэгэл яг тэр хүн хэр их муухай үйлдэл гаргаснараа л яг үзэн ядагдах сэдв нь болж явдаг байх. Яг нэг бүр муухай үйлдэл гаргах үйлдэлүүд бол байна. Тэ жишээ нь одоо араар тавих ч юм уу, одоо яад энэ тийм араар нь муулах ч байт юм уу, найзтай нь явах байдаг ч юм уу. Нэг тийм үйлдэлүүд байна. Тэрнээс гадна зүгээр салж яхад нэг юм заавал нэг хин нэг юм ялагдагч болж салах дуртай хүмүүс байд юм байна гэж би бас бодсон байхгүй. Зүгээр салалт гэж юу нь байхгүй зү. Тэр чинь ингээл хайргүй болоод бүр хүрцэн л бол бүр ингээ хөрөөд амар удаан болцсон л бол тийм зүгээр салалт болох байлгүй. Тэгэхгүй одоо ингээд би бол тэрний өмнөх X mix тэгээд харахаараа зүгээр мэдлдэг. Гэтэ салаад нэг жил мэл болцсон байхдаа бол ердөөсөө ингээ сайн уу мэн үү гэх хийвгүй штэ. Тэгэнгүүт ингээ цаг хугацаа өнгөрхийн ирээр уучлаад ч юм уу те ингээ гоё дурсамжууд нь илүү бодогдоод минийх жоохон шинхэн байгаа болохоор би жоохон гэд. Гэтэ бид хоёр ч нэг тийм амар dark юмнаас бол салаагүй л те. Ялтчгүй л ингээл би Монгол руу нүүхээр болол тэгэл ингээл. Гэтэ бас тэр чинь амар драма. Хоолцоо хийцүүхийд гэж хос зүрхий хийзээж салгаж. Холцоо тэгтээ хэцүү тий ялцчгүй холцоонд бол орох бол маш дурггүй. Тэгээ бид хоёр чинь дүгнэлт гаргасан шүү дээ. 6 сараас дээш болгоод гэд баг. Холцоо юу? Тэгээ лимит нь 6 сард л ингээл огтуулахгүй бас хүлээх боломжтой. Тэр бас настай хамаатай байх тий. Тийм гэж юу? Бачка бэцнэ тэгж орж ирдэг. Тийм гэж юу? Тийм дээ. Би тийм 1-2 жил мэл хүлээж л бэж л шүү дээ хол зэн. Жохон бахтай өстэй. Нэг ч Тийм нас хамаатай хаа. бас тийм нэг тийм. Одоо яг 25 нэмэх болоод ирэхээр хол заа ер нь жохон хэцүү болж эхэлж байгаа. Гэтэ 6 сард нэрээ 6 сар л юм тий. Жохон бахад ч юм бол тэгэл угаасаа нэг нь сургуульд явна тий эсвэл нөгөө цэрэгт явна ч гэдэм үү тий. Тиймэрхүү байдлаар хүлээх бол асуудалгүй байгаа байхгүй. Тэгмээ яг одоо яг ингээ за амьдрал зөхөөе ч гэдэм үү яг юм serious харилцаа хайж байгаа үед бол яг юм хол зайд орох бол жохон асуудалтай байна. Оюутлахын 14 хоног ч хэцүү байна. Тэр ихтэй амар юу штт те сонирхолтой тийм судалгаа уншсан штт би тийм юм оюу толгой шиг тиймэрхүү ингээд 7-7 хоногоор роостроор ажилладаг хүмүүсийн харилцаа илүү эрүүл удаан явдаг. Тэрийг нөгөө дүнэлтэн тийм эс нөө. Ингээд 14 хоног өөртөө me time явж байгаад 14 хоног яг relationship байгаад. Тий. Ер нь яг нөгөө нэгнээсээ залхах ч юм уу тиймэрхүү юм нэрээ баг байд юм болов тий. Тэгээд илүү санах зээг нь гаргадаг бах тий. Тэг энэ яг саний Укагийн хэлсэн нэг санах мэдрэмж гэдэг юм өөр амар чухал зүйл юм байл л дээ. Одоо манай зарим хосуудын яг хамгийн их алдаад байдаг юм нь болохоор ингээ би биэндээ ямар ч юм санах орон зай боломжийг олохгүй ингээ шууд 24 толгой. Тийм шууд ингээ наалтан пад болчингууд л араараасаа асуудлууд хэрүүлүүд их гарч ирдэг. Тэнгүүд би бинийгаа сандаг хосууд нь илүү их байгаа цаг хугацаагаа эрхэмлээд те ингээд тэрийг илүү ингээд андгинж явдаг юм шиг санагдаад байгаа байхгүй те. Тийм болохоор бас би биэндээ санах орон зай боломжийг нь олгож байгаарэ. Юугүй битгийдээ очиод наалчаарэ гэж үсэн. Би тэгсэн шүү дээ. Тэгтээ олон тэнэг юм илтгэлтэй. Тэгтээ би нэг нэлээдэн жилийн өмнө нэг охинтой ингээд яг нэг эхний нэг 2-7 хоног явахгүй юу. Эхний 2-7 хоног явжгаад гид би ингээд бодсноо. Хойлоо чи ер нь бас нэг юм тустай хүмүүс шүү. Тэгтээ тустай байхдаа хойлоо миний өнцөг хэлмээр байгаа нөгөө нэг өнцөг нь юм биш. Одоо та нарыг буруугаар ойлгох гэдэг юм л та. Тэгтээ миний өнцөг нь болохоор хойлоо тустай байхдаа ч айгүй гоё өмнөшгөө аз жаргалтай байгаад хамт байхдаа бүр илүү хамт аз жаргалтай байшгүй гэдэг өнцгийг хэлсэн чинь гомдоод тэгээд 1-2 нулимс унгаад тэгчихсэн байхгүй юу. Эрэгтэй хүн тэгж илүүл ямар хоёр нь. Яг ид халуухан дээр явжсэн чинь. Би шалтак хийж байгаа юм шиг л сонсогдсон шүү. Ер нь бол яг ид халуун дээрээ бол тэгээ нэг юм удаан үерхсэн байж байгаа тэгж илүүл. Yeah, why not? Гэхдээ яг ид амар гоё ингээл би биний сандаг дээрээ тэгээд байвал бас жоохон Тэгвэл тэгээ ганцаараа гоё байна. Би яг тэгсэн. Тэгвэл тэгээ ганцаараа гоё бай. Гэл ер нь бол наач нэг жоохон муухай л сонсогдох байна. Ер нь тэгж хэлэх юм шаардлага байна. Өнцөг нь бол тиймээс хит хоёлаа 24-7 байгаад байна. Хоёлаа нэгэнгүүгээрээ аз жаргалтай байдаг хүмүүс шүү гэдгийг л би сануулах гэсэн үг нь. Тэгээ тэр 24-7 байх нөхцөлийг нь тэр эмэгтэйл зөвхөн бүрдүүлээдсэн юм уу? Үгүй, хоёр талаас л бүрдүүлж байгаа. Тэгээд
Тэгээд тэр охин танахаас явахгүй 24 төлөө байгаадсан бол яг та тэгж хэлж бас болно шүү дээ. Тэгэхгүй өөртөө санаачлаж тэр уулзалтыг зохион байгуулад байсан юм байж гинэт нэг дургу байсан юм шиг хэлж байгаа юм. Уусгаад хэлэхгүйгээр ингээ багаар ингээ би ярина нэг юм. стресс ахгүй. Бэб өнөөдөр би дасгалтаа явлаа. Миний бэб бас гоё дасгал хийгээрэй. Чи бас гоё найзуудтайгаа гараад ороорой. Яа, тэгэж хэлэхгүй шууд тэгж хэлгэр чинь уусаа хинт юм гоосаа. Тийм үстэй баачка. Тийм гэж юу? Баачка юу гэж бодож байна? Би ч одоо тэгэл шилээ өрөлдсөн. Дөө боддог ус бодлоос. Ер нь ингээд амар юм хийгээд ирэнгүүт өөр боддог болчихсон юм л. Би чинь сайн нөгөө нэг 10 сар Шанхаараа дугуйтай байсан байхгүй юу? Тэгээ тэр Бээжингээс Шанхаараа. Тэгээ тэр хооронд амар их юм бяцлах жахтай бас жоох нэрэгтэй эмэгтэй хоёрын харилцааныхаа талаар бодоол. Тэгээ сүүлдээс юу уулмуулан талхдаг л болчихсон. Тэгэл явс тэр чинь бас нэг юм бяцлах шиг болол бас 100 загас ирдэг. Тэгээ тэр нь бас нэг юм бяцлах шиг амар гоё эрэгтэй энерги маш гоёор сэргээж байгаа л. Маскулин тэгэнгүүт яг тэр хооронд ингэж эмэгтэй тэр нөгөө нэг хүний талаар тэгээ хосын харилцааны талаар боддог бодлууд ингэж гişал өөрл болцсон билээ л дээ. Тэг би бол одоо тэгэл тэгэл гоё байх үедээ гоё байгаал тэг нэг хүчлээд байхгүй. Өмнө нь болохоор тэгж араас нь гүүж мүгэж ч мөскөл ингэж гоё байгаа мэй ингэж зэтгүүлээд идэгс байхгүй. Тэг одоо модоо бол тэгэд байх хэрэггүй зүгээр л тэгэл. Аян тэгэл ямар ч юм болох хэвээр юм болол гэхэр бас жоохон муухай шиг дээ. Ямар ч тийм ингэж гоё сул тавиал гоё нээлттэй л байж боддог болчих шүү дээ. Тэр нь баг ямар юм бэлээ. Нэг бэкинг гоё ирээлээд гэдэг. Зүгээр ингэж байж ахаар тий ууланд гар богд бол руугаа гар гэдэг. Ууланд гараад амарч хийлэрч байгаа. Тий сайн мэдхгүй нөө хүмүүст ингэж ярихаар чи дурлж үзээгүй ядаж нөгөөдөө болцож үзээч юм гэж шилдэг байхгүй надад. Тэгэл би тэрийг сонсчвал чи болцсон үедээ дуу хийж үзсэн юм гэл тий. Тэг би одоо тэр нэг хайр мэрт уучраагүй мэс мэдгүй. Чи гэдэг амар гоё хайрын дуунууд хийдэг үстэй. Тэр чинь яг хүнд зориулж ийсэн үү эсвэл зүгээр л хүн зориулж хийсэн байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг яг хинт яг соко гэдэг. Яг ингээл тэр үедээ авсан мэдрэмжийг хадгалж идэг байхгүй юу? Ер нь баг бүгдээрээ л тийм бидэх. Тэгэл тэр нь ингээл хадгалагдаад явсаар байгаа л дараа нь цас шуайн дээр буудаг ч юм. Эсвэл яг тэр үед нь тэр нь буугаал. Тэгэл сүүл гарсан тэр day in your life ч юм бол зүгээр судалгааны дуу штэ. TikTok, Instagram харж байгаа л за охтууд нэг юм сонирхдаг болсон байна мэн тэрийг нь хараад тэгэл бичээл тэгсэн. Түүнээс хүн болгон тэгж бодд юм шиг нэг дуу гарангуут л. Нэг охинд л бичээд байна. Эсвэл 15 өөр охинд бичээд байна гэж бодсон юм байна. 15 ч юу юм бэ? Аагүй би нөгөө цомгоо гаргаж байгаа. Тэрний 30 дуутай цомгны 15 нь хайрын дуух гэх тийм зүгээр тэгж л ирсэн. Бачка нэг хөдлөд байна би яар. Ингээд энэ үү. Тэгэхээр нүсээ доороос нь дарж ингэ зогсоол шүү. Яна үдчихэж байгаа хүмүүс жоох наваг хараад стист гэдэл би угаасаа юм ингээд юм ADHD-тэй хүн шиг юм байлээ. Зүгээр байж чаддаг. Гэт байж байгаад одоо ингэ бүжиглээд ингэ. Тэгээд ингээд тийм байгаад байвал над руу авахгүй ингээд иш хараад гэж. Бачка нөгөө ихний асуулт хариулж хамгийн сүүлд хизээ үерхээс салсан бэ. Харин наач нээр сонирхол байна л да. Юуг салалт гэх ингээд асуулт орж иж байна. Харин яг юултыг үерхий салсыг хийж бийс бол сүүлийн үеийн харилцаанууд ер нь бол дандаа тийм ойлгомж өгч үерхийж байгаа юм шиг үерхээгүй юм шиг байгаад байсан болох. Situationship. Хинч бас хайш яг бас амар сонио харилцаад. Би ер нь жоохон тийм үе юм билээ. Бачка ингэдэг үү нэг юм. Охтууд нэг юм юу яадаг байхгүй юу? Нэг орбит залуугаа ингэ дагуулаа явждаг байхгүй юу? Орбит гэдэг нь тийм тэр залуу нь хизээч нэг өөрийнх нь ертөнц рүү хаалтахгүй. Таяр мухаарах юм байхгүй. Тэгээ ойлгохгүй л юм л та. За сонсгож хичээж явах чинь ямар амар хэрүүлж байгаа юм. Йоо. Тэр залуу нь охтууд руу хизээч хаалтахгүй. Гэхдээ тэр залууг өөрийнхөө орбиттой байлгаал байдаг. Тэр залуу нь өөрийг нь эргээл ингээл явж байдаг. Тийм залуу байдаг хөөхгүй охтуудад. Тэгээ ямар нэгэн болохоор дуудана. Гэхдээ хизээч өөрийнхөө ертөнц рүү ойртуулахгүй. Тэгэхдээ өөрт нь юм сайн залуу гэж байдаг хөөхгүй. Та охин юм уу яаж мэдчихэ? Биш ээ. Би судалгаа хийсэн. Яас лаг судалгаа хийгээв гэж бодлоо нэр тийм ч юм уу тий. Байдаг шүү дээ. Тийм залуу байдаг ч юм. Таяр худлаа байхгүй гэж болно. За хоёр зүйл байж. Эмийн лилэр хэлээ тийм хүмүүс юм өмнөөс чинь.
Тэнгүүд Бачка тарин тим залуу байх ертөнц бүрдчихсэн үү? Тим залуу нь болж исэн мэдрэмж төржсэн үү? Тим залуу байдгүй эсвэл яадаг вэ? Тийм би яриа өөрөө тим залуу юм шүү дээ. Дууд ингээл тэгээд нөх амар ингэж тойроглоо н ороод байхгүй. Гэтэ нөгөө ингээл дуудаж хаяа нэг уулзаал эсвэл зүгээр нөгөө нэг би болохоор тэгж бод би эмэгтэй хүнс амар ингэж аврогийн тэгж мэдэрдэг гэж боддоо шүү дээ. Аврог ингэж аврач шүү дээ. Тэр нэг юм айлын ингэж нэг юм мэдэрдэг юм ч гэж бодоод идэв шүү дээ. Хаяа би ингээл ер нь би тэгтээ нэг эмэгтэй хүнтэй уулздаг дээ. Хүмүүс яг тэгж бодд юм шиг л рэпер болохоор охтуудыг тэнгууд нөгөө нэг айгаад байд юм шиг үү. Тэнгууд би тэгдэг байхгүй ер нь бүр хаяа гэртээ ингээл байж хад амар ингээл эмэгтэй хүний цээжинд ингэж тэрвүүлж байгаа л моо минь хойд. За зүгээр юу ярьч ба. За зүгээр ингэж заажгаар. тэрвүүлж байгаа л гоё ингээд толгоо илүүлээл. Муухай таныг би тэгдэг гэж ерөөсө бодмооргүй байна. Тим юм амар ингэж хүсээд байд шүү дээ нэг тийм халамжтай. Ирхэлмээр байд юм уу? Тэгэхээр би эмэгтэй хүнийг яг тэгж боддог байхгүй. Яг л нэг юм эрэгтэй хүнд амар хэрэгтэй тийм айдлын гэж үгдэг. Би ээж дээр ингээл байн очоод ээжд ингээл байгаад байхгүй шүү дээ. Яг хамт амьдэрдэг ус болстой ус. Тэгэхгүй тэгээ тусдаа гарч марцсан ингэж яах. Ээжийн хайрч нэг өөр эмэгтэй хүний яг нэг юм дутагддаг юм билээ л дээ. За Бачка яг орж гараад ш мик. Орж гараад байна уу? Яг чи яг нэг хошлол нэг урдаа яг ингэж. За би одоо өстө яг тэхгүй зэ. Би бас хит ингээр амар хахаад гаш юм. Ингээл санаа юм шүү. Зүг шүү. Яг ширгээ тулаад гойсооч. Би нэг хооланд орж байгаа юм шиг нэг ингээд жоохон толонгот нь ингээд байгаа байна. Тийм тэнгууд гараад. Тэгээ хооланд орж байгаа юм шиг. Мэргэжлийн онцлог. Та гэхдээ өстой гоё яг радионы хөтлөгч байна. Тийм ээ тий. Би бүр яг ингээд би камера марцсан өстой сөүлдээ бүр баг хавраа авахгүй. Өстой гоё болоо тийм. Энэ хоолойг өглөө болгон сонсохыг хүсвэл 80 ойлол 26 гэдэг. За тэр FM-ийг харуулаарай. За нэг орбит дээр явжсэн шүү дээ Бачка. Бачка хэдэн охтуудын орбитэд байна? Ямар муухай асуулт юм шиг. Олон охтуудын орбит. Гүй нэг байхгүй. Байхгүй шүү дээ. Байхгүй. Би за тэгвэл өөрөө орбитийн хүнтэй юу? Байхгүй шүү дээ. Гэр орхон ганц хоёр хүн байна уу? Байхгүй. Тийм байхгүй мэн дөө. Тийм. Тэгээд өгний юу гэвэл? Тийм гэж үү? Тийм гэж үү гэдэг. Тэрийг нь марчдаг. Тийм үгүй. Үгүй тийм. За манай охтууд тэр орбит дээр юу гэж бодож байна? Та нарт орбитийн залуучууд нь үнэхээр байдгүй юу? Яг үнэнгээсээ гой сайхан хариулаач. Яг ингээл үнэхээр ойртохыг хүсдэг. Гэхдээ ингээд хажуудаа байлгахыг хүсдэг тийм залуу байдгүй. Ирээдүйд төсөөлөгддөг. Гэхдээ юм friend заяа. Friend zone юм уу? Friend zone-аас илүү юм тотно. Тийм юм уу? Гэхдээ унтаж хөвтэйгүү. Унтаж хөвтдэггүй зүгээр. Очгод юм. Тэгвэл үгүй. Мэдгүй яг ингээд өөр за яг уука бодож байгаа зү. Миний өнцгөөс болохоор би бол яг юм огт таалагдахгүй байгаа хүнтэйгээ ер нь бол цагийг өнгөрүүлэх бол маш дургу. Одоо ингээд эмэгтэй хүмүүс болохоор яг ингээд сайн залуу хөрхий байж л гэд байлгаад байдаг шүү дээ. Би тэгж чаддгүй. Яг тийм бол таалагдахгүй бол уулзах хүсэл төрдгүү, хамт байхыг ч хүсдэггүй, юм ярихыг ч хүсдэггүй ер нь бол. Тийм болохоор тодорхой хэмжээнд надад таалагддаг, тодорхой хэмжээгээр надад ийм хөөрхөн мэдрэмжийг өгдөг учраас л би тэр хүнтэй уулздаг тийм хүн гэж бол яг байгалах. Гэхдээ нэх ойрт болохгүй өөртөө бас тий. Хайр дурлалын амьдрал руу оруулахгүй. Юугүй ойртчих юм бол ингээд нэг тэр харилцаа маань ингээд нурах гаж байгаа юм шиг тий. Амархан дуусчих юм шиг нэг тиймэрхүү мэдрэмжийг өгдөг учраас ингээд гоё зүгээр ингээд алгуурхнаар ингээд байж идэг тийм харилцаатай хүн гэж бол яг байгалах. Сайн залуу тэр нэг юм сайн дуу залуу. За мууц залуу байсан болно дөө тий. Ука тийм залуу байна уу? Би бас яг тийм юм бэлээ. Би сүүлд бас нэг болзоонд хөдөлж үзлээ. Тэгээд нөгөө залуу маань их сайн залуу. Их давгүй залуу. Гэхдээ ингээд би надад таалагдахгүй байгаа болохоор ингээд зүгээр байгаа нь миний дургу үргээд байгаа байхгүй юу? Тийм. Яг таалагдахгүй болохоор ингээд яг ингээд амьсгалж байгаа л уур үргээд өмхийрээд идэх байхгүй дотроосоо тий бүр нэг ингээд
Гэл ярьж байгаа юм амар тэнэг санагдал байн санаалтал хийн сүү тагнаад амтдаг. Амар хэцүү шүү дээ. Яг. Тийм болохоор ер нь ингээд нэх хүний сэтгэлээр тоглож моглох. Тийм одоо ингээд запаасанда байлгахыг л ер нь бол орбитондоо байлгах гэж яриад байгаа шүү дээ. Нийтлээсээ тийм. Тийм бол үгүй тийм залуу болох. Угаасаа тийг чаддаггүй. Тэг чаддаг хүмүүс гэхдээ бас амар авьяастай тий. Яаж ингэж өдөөд байлгаад байдаг тий. Гэхдээ яаж ийм амар гимээр бүр ирэхтэйч байд юм л шүү дээ тий. Би бас ойрж явах муухай сонсоолах шүү. Лирийн хэлмээр л ингэ. Нэрсийг зарлаа. Энэ хүмүүсээс болгоомжтой байгаараа гэ нэрсийг зарлаа. Ер нь тэгээд байлээ байлээ тий тийм муухай хүмүүс. Охтуудад яг тийм мэдрэмж төрдөг хаа. Яг нэг залуутай таалагдчихсэн ч гэсэндээ уулзаад нэг өмхийн үнэртэй л биш үнэр нь биш шүү заа. Зүгээр ингээд яг мэдрэмж нь ингээд таалагдахгүй болол эхлэнгүү цаанаасаа бүх юм дургууг нь үргээл. Тэгээ манай найзууд бол энийг томьёолохдоо өмхирлэлт гэж ярьдаг. Нөгөө өмхирлэлтийн залуу байна уу гэдэг. Нөгөө залуу та яасан гэж өмхирлэлт. Өмхирсэн. Гэхдээ өмхирдгүүгээр бас яг ингээд уулзаал байлгаал гэдэг хүн гэж бас байгаа. Ер нь бол ингээд таалагдахгүй байсан ч гэсэндээ за яхав те хөрх юм гээд ингээд байлгаад байдаг. Нэг тиймэрхүү төрлийн хүмүүс гэж бас байдгийн. Одоо би зарим бас найзуудаас харахаар ингээд дандаа чам таалагддаг юм хөр. Тэ яг уулзаад байгаа юм гэхээр. Яг ганцаараа байснаас дээр. Баг нэг тиймэрхүү хүмүүс бас байдаг. Наач баг орбит тоо. Тийм үү. Энд фачга бүр ингээд химиг ухаарч байна. Би өөрөө бас орбитны залуу болохоор ч бас тийм боловч гэж бодох шүү. Гүү ч юм болоо гэж бодох шүү. Вач гэхээр орбит байна уу чи? Чи өөрөө орбитны охин ч байна, өөрөө ч орбитны залуу юм байна дөө. Яа. Сүүл нэг рил үзсэн чинь годомчонд ингээ асуулт асууж байгаа байхгүй. Тэгээ асуулт нь болохоор октодоос очсон нь. Чамтай ингээд нэг юм харилцсан ч юм уу зүгээр юм дагалцдаг залуу. Нэг удаа рил явуулж байгаа юм чамруу. Тэгээ та хоёр синдэн заяа. Тэнгүүд та хоёр тэр залууг ахаад рил явуулаасаа гэж хүсэхгүй эсвэл тэгээд зогсоосоо гэж хүсэхгүй. Таалагддгаас л хамаарах бах та. Гэхдээ нэг таалагддаг төвшин дээр очиагүй. Чиний араас ингээд жоохон гүүх гээд байгаа залуу заяа. Тэл тоохгүй шүү дээ. За юу ч чамруу нэг рил явуулсан. Чи синтцэн. Тэгээд тэр залууг чи ахаад рил явуулаасаа гэж хүсэж гин үү эсвэл хүсэхгүй байна уу? Одоо ингээд зогсчихсан бол синтэхгүй баха. Тийм. Хүсэхгүй. No. Хүсчихсэн бол рилэнд нь хариу өгнө үстэй. Хаа ямар хөвчлөөр рил вэ? Ордоос рил явуулаа. Ядаж реакшн дараа шүү дээ. Тийм синтж байгаа бол ер нь тэгэл тэр чим синтж байгаа бол яг ингээд харснаа яга надлуу рил явуулж байгаа юм бол гэж бодоод тэгэл өрөх шүү дээ. Яг нөгөө нэг юу нь болохоор байнга рил явуулдаг маягийн гэх юм уу харилцаа. Би бинлуугаар рил шийддэг юм уу? Юу болоод дуулж сүд юу болоод нэг нь эрэгтэй л рил явуулаад тахгүй юу? Тэг болооч яасан гэж рил явуулаад байгаа. Танихгүйгээс тэг болно. Та яг тийм рил үзсэн юм уу эсвэл өөрөө тэгсэн юм уу? Өөрийнхөө түүхийг яриад тийм. Тэр чинь гол нь би бинлуугаар рил явуулахын гол утга учир нь хоёлаа ингэдэг те хоёлаа яг ийм хүмүүс те гэдэг тийм ямыг агуулсан рил явуулна гэдэг чинь өөрөө амар гоё яд нь шүү дээ. Одоо сайн найз маань надлуу нөхөрлийн тухай рил явуулах нь айгу гоё санагдаж шүү. Тэнгүүд зүгээр л нэг дагалцдаг залуугаас рил ирэнгүүт би ингээд амар гайхна. Надлуу яг нэг тэгжсэн. Зүгээр л инстаграмаар дагалцдаг залууг надлуу ингээд ийм сонин рил явуулаад дээ. Тэг би бүр аргаа ороод та яг надлуу ийм рил явуулаад идэм бол гэж би асуусан байхгүй. Тэгсэн чинь тэр хүний хариулт нь юу байсан бэ гэхээр би зүгээр ингээд гоё жоок ойлгодог humorтэй гэж бодсон хүмүүс лүгээ явуулчт юм аа уучлаарай гэж хэлжсэн. Cool агалаа. Тэгээ гол нь рилнүүд нь амар сонин утгатай рилнүүд заяа нэг юм жоох юм. Сонин. Weird маягийн тийм. Тэгээ би ингээд үнэхээр сүүл рүүгээ ойлгохгүй та яа надлуу ингээд ийм рил явуулаад идэм бол гэд асуусан чи тийм хариулт өгсөн. Зүгээр одоо ингээд би найзуудаас одоо ингээд юм асуунгууд таалагдчихвэл зүгээр рил явуулчаач тий гэдэг байхгүй. Тэнгүүт ингээд одоо орчин үед хүмүүс ингээд одоо дээр үед Facebook-ийн poke гэдэг байсан шиг reel явуулах нь барыг тийм болсон юм биш үү? Би бол гэтээ надад тийм кейс байхгүй л тээ. Гэтээ ер нь тийм болоод байгаа юм биш үү? Яг нэг одоо тий хамгийн хөөрхөн гэж боддог охин лугаа явуул гэдэг reel мэл байдаг шүү дээ. Энэ жил хамгийн учирсан хамгийн онцгой хүн лугаа явуулдаг reel. Ямар муухай юм бэ? Гэсэн чинь send to 10 people гэдэг. Групп үсгтэй явуул яах вэ? Тэр болохоор нөгөө нэг октод араасаа ингээд гүйлгээд байх дуртай юу гэдэг л асуулт байхгүй юу? Ер нь бол ингээд хэр чаргууцуулдуулах
дуртай бэ. Тийм тий энэ бас гоё эсэлт. Тэгтээ За яг хөө энэ дээр бол миний өнцгөөс бол би ингэж бодож байна заяа. Одоо ингээл та маш олон подкастн дээр ярьсан шүү дээ. Эрэгтэй хүн ингээд ийм төрөлхийн ийм ангийн нэг юутай сэтгэл зүйтэй байдаг. Одоо ан хийж авсан юм нь илүү өөртний ийм амттай байдаг гэдэг шиг эмэгтэй хүнч гэсэндээ одоо ан хийлгүүлж байгаагаараа бас эмэгтэйлэг энерги нөхдөг байж магадгүй. Тэр хүний хүчин шармаалт нь өндөр байх тусмаа өөрийгөө өөртөө итгэх итгэл бас ингээд одоо юу гэдэг нь ингээд ийм өөрийгөө бас ийм мэдрэмж нь илүү гоё нэмэгддэг байж магадгүй. Тийм ээ. гэж би бодож байна. Ука хэр араасаа гүйлгдэг вэ? Ука амар гүйлгэн. Араасаа гүйлгэж байж хэдэн кейс сонссон шүү. Орцны гадаа хондог кейс мэс бас вэ. 30 хоног. Орцны гадаа ус уухгүй 30 хоног. Чи бас тий сонсон. Би ч нөгөө орцон дээр нь байжсэн шүү дээ. Нөгөө золон байж лээ. Ука уйлаа. Цагаан болоо шүү гээд. Цагаан болоо байж. Гараад ирээч дээ. Ганцхан уулзчих. Ука үгүй. Нөгөө цалгаагаач гаргаж ирэхгүй. тийм гэж үү? Тийм. Тийм байхын гоё штэ. Ууг нь бол тийм. Классик л та бас ер нь бол. Ука хэр араасаа гүйлгэж байна. Ясан цайтал. байсан байс. Тэгээд би ч бол нэг амар тэгж хүн хойноосоо гүгүүлгээд ахаарч хүн биш л дээ. Зүгээр бит хоёр ч айгу тэр үед нэлээд гайгүй харилцаатай болсон байж байгаа л тэгэл ингээл одоо үйл ойлголцол маягийн ма засруулах гал нөгөө өн чинь тэгж байгаа ш. Тэгэхгүй ингээд яг дөнгөж танилцал болцож байхдаа хойноосоо гүйлэх гээд би нэг чичрээд идэггүй. Танилцах орон зайг нь өгч чаддаг. Тийм тэгээд ингээд таалагдхаа болжул таалагдахгүйгаа илэрхийлнэ. Гэтэ ерөнхийдөө залуу нь жоохон итгэвтэй байвал бас гоё санагддаг. Ер нь бол тэр тал дээр хуучинсаг үзэл бодолтой. Одоо Башка чамруу ингээд охин бичсэн шүү дээ тий. Хай гэж бичлээ. За одоо яг зүгээр кейс ярэ. Хай нэг охин. Яасан бэ? Гэхдээ би хариулт хэлэх юм уу? Тий. Одоо чамруу инстаграмаар хай гэж бичсэн байна. Тэгэл асуулт ч болоо юм уу? Тий. Зүгээр хай гэж бичсэн байна. Одоо чи ямар хариу хэлэх үү? Сак охин байл би хай л гэж хэлнэ. Ямар За профайл сак хүн бэ? сак гэдэг дууг явуулаад. Хай гэлдэг шүү дээ. Эхлээ профайл нь харгав. За профайл нь логд заяа. Тэгтээ профайл зураг нь өөрийнх нь зураг. Тэгтээ мэдэгдэхгүй дундаж өндөр. Бичихгүй дээ. Бичихгүй. Тэгэл mutual enter байх юм бол найз руугаа андаа энэ хийн гэж асууна шүү дээ тий. Харчий гээл. Зүгээр хай гэцээвэл бичихгүй дээ. Яах ч юм бол донжлох гэдэг юм. Юу асуух гэдэг юм. Гэтэ ер нь бас хай гэж бичих байхаа нөгөө нэг ажлын саналууд яг тэгж орж ирдэг болохоор бас за чи тэгмэд эргээ хайгаа явчихсан заяа. Тэгсэн чинь нөгөөт чинь юу байна гэвэл чи үгүй. Юу илээ гэлдэг шүү дээ. Тийм тий. Юу яах ч авлаа яах вэ гэл. Тэгэхгүй тэгэл өө тавилдөө гэлгүй тэлэх шүү дээ. Тэр бол нэг нэлийн хэдэн жилийн өмнө юм болох байсан conversation гэж би саяхан бодсон байхгүй. Тэгээд ахвас сонь юм бодох юм аа. Хай гэж үчүүл юу гэж хай л гин штэ өөр юу. Гэхдээ би эрэгтэй хүнээс ингээд адилхан ингээд кейс байна уу асууж штэ. Тэгээд танихгүй хүн юу вэ гэхээр амар сонио гэдэг би өнцгийг бас танихгүй хүн юу хийж ий гэхээр бүр сонио. Уучлаарай веб тачлаа шүү уучлаарай. Тэр өнцгийг л би сая гаргаж ирэх гэсэн юм. Танихгүй хүмүүс юу хийж байгаа юм уу? Тийм хүмүүс байгаа штэ. Хай унтаач гэдэг үстэй. Тийм шүү дээ. Хай удаа шаачуу. Ингээд нөгөө тавц мавтууд ингээд хаяа мэдээж гарч орно штэ. Тэнгүүд л ингээд огт танихгүй хүмүүнээс хаагур байгаа. Өө гэж орж ирж байсан. Тэгэл эсвэл сая тэнд байсан мөн үү? Гэж мэгэл. Тиймэрхүү юм ингээд бичгэр хүн шууд мөн штэ. Сая би яг мөн шүү. Хаанаас би тэдгээр ширэн дээр сууж ирсэн штэ. Чи аль нь вэ гэдэг. Тийм гэж боддог юм шиг байгаа. Тэгээ зарим нь бүр хаагур гарч байгаа марж байгаа. Таарил та марил та. Гэж орж ирэн. Тийм гэдэггүй одоо би болохоор олны танил огт танихгүй хүн лөө ингээд би юм мэдээж монгол хүн лөө бичгүй гадаад хүн лөө хаяа нэг зүгээр юм delusional юугаар ингээд нэг бичдэг штэ. Хайртай шүү гэж мгил нөгөө тэд нар бас тиймэрхүү ойлголтоор бичдэг болов эсвэл үнэхээр хариу өгөндөө гэж бодож бичдэг юм болов. Гэтэ эмэгтэйчүүд дээр л яг энэ жишээ амар их байх тий. Эрэгтэйчүүд бол гай явах. Харин эмэгтэйчүүд лөө бас амар бичдэг юм лээ тий. Танихгүй ижиж таарыг хийхээс илүү үстэй бараг. Хитрий болгоно чамайг. За, сонсогчдоо бид бүхэн одоо нөгөө нэг хуучин соёлоо одоо яа гэж бодож байна.
Соёлоо гэж юм. Гэт бодоноос нь соёлоо. Хуучин соёлоо ингээд эргэн авчрыг гэж бодож чинь тэгээд хий эсвэл уу гэдэг бид нар нөгөө картыг авчихсан. Тэгээд хайгаад олохгүй байсан чинь өнөөдөр ашгүй юунаасаа оллоо. Тэгээ ингэдэй манайх. Картнаасаа сонгоод тэгээд уу эсвэл тэр үйлдэлийг хий гэдэг. Гэхдээ энэ жоохон хард карт шүү заяа. Та бүхэн болгоомжтой сонгороо гэх юм чаашийн. Ер нь бүгд хард байгаа. Тэгээд ялгаагүй мах. 3 раунд явъя. Ялгаагүй. 3 раунд явъя. Тэгээд хий эсвэл уу. Хэлдөө. Суулахгүй шууд. За бачка эхлэе. Ингээ шууд суулчих юм уу? Ээлжээрээ суулгах юм уу? Тэгээ ээлжээр суулъя. За бачка. Ай. За юу гэнэ би уншиж. За та уншиж амар гоё юм. Секси үеэр жүжиглэж байгаад баригдаж байснаа тухайгаа яар. Баригдаж байсан бол тэр тухайгаа яар. Эсвэл уу гэсэн байна. Ямар подкастэнд орчих вэ? Уумаар нөө. Ярмаар нөө. Ямар хивэрэлдэг. Би чам гоомоор байх юм бол одоо манай MSN Beta Star-ын чумчром сүүжүүгээр дайлах гэдэг. Зеро шүүгүрийг бүр сахаргүйгээр дайлах гэдэг. За. Оох юм бэ дөө. Ярьчээд ууч. Ярьчаад бас ууч болно. Ярьчаад уух юм бол 2 хоног гэдэг. Уунгаа ярьж болно. Баригдчихсэн үү? Жүжиглэж. Одоо эргэлэн одоо жүжиглэн гэхээр яах юм бол жүжиглдэг л үсттэй. Чи одоо тэгээ босцсон бол жүжиглэх шийдтэй. Гэхдээ хараа тийчил жүжиглэлчтэй. Тэнд байгаа нь л жүжиглэлт болчвол яах вэ? Ямар дип юм бэ баа. Гэтэ эрэгтэй хүмүүс бол угаасаа институтээр тэгэл угаасаа л тийх бах оо. Тэгэл яг хаа тэрийг дуртай дургуугаа зүгээр жүжиглээ. Бишээ. Тихгүй бас жүжиглэж болно шүү дээ ингээл өөр юм бодож жүжиглээ ингээ. Арай жоохоо уртайлах гээ өөр юм бодоод ингээд тэгж баригдаж байгаагүй л дээ. Урт байлах гад өөр юм бодож жүжиглэн гэдэг чинь харин тэгээд арай давуу тал болоо юм шүү. Нөгөө ингээ гоё урдаан байх гэдэг юм шүү. Тэгээд жоохон бодлоо ихгүй бол ингээ дуусах гэдэг болохоор. Тийм, кэрлээд байгаа мөртлөө жүжиглээд байгаа. Тэнгуут баригдаж байгаагүй юм байна л да. Тийм л юм. За тэгвэл авах юм байна. Муу хайн боддгоо юм байна да. Ямар сайхан. Би ч гэсэн амар сайхан сэтгэлтэй. За ингээ сахаргүй сууж юу байж таарлаа. Тийм ээ. Чумчром гэдэг би нэрэ буруу дуудаад байгаа юм шиг байлээ шүү. Чум юу гэдэг чомчором гэх юм доо. Чумчром. MSN чумчром. MSN Beta Star. Let's go. Гоё юм аа. Ой сонсдгүй мэн тийм ямар хасч ирсэн чи. За окей. Яана. Энд ихтэй арай хард асуултууд үлээ харна. За. Ахта карта өгье. Ахта карта өгсөн чинь ахих нь авсан карт маань юу гэсэн байна вэ гэхээр бүгд дуртай секс байрлаа хэл бүгд гинэ. Бүгд юм уу? Тий. Хэлээгүй хүмүүс уу гинэ. Англиа явсан. Ия хоёрсаа. Бачка. Өө тэгэл. Тэгэл ингээл дээрээ доорош. Хүн шиг л хүн шиг л юм байна дөө. За. Надад зүгээр яг энэ асуултан дээр ингээд дөрүүлээд юм хэлэхэд бол иймэрхүү юм зүгээр яг нууц захтай л гоё санагддаг. Тэг ингээд одоо жишээ нь хэм бол ингээд таалагддаг гай майтаа иймэрхүү тоглоом тоглож илаа гэж бодъё. Тэнгүүд нөгөө гай маань ингээд чин сэтгэлээсээ юм амар детал энтертэй ингээд туртай байрлахын талаар яриад байл надад амар кринж санагдав. Би бүр шууд what the fuck одоо юу вэ гэж бодно. Тэрний орон зүгээр тэгэл ингээл нэг тойруулаад нэг юм хөргөн өнгөрөөчдөг бол юу нэдэж. Уучлаарай өөрөө ихлээд хариулах уу эсвэл уух уу тэрийг шийдчихв. Өөрөө зогтох гэж авч. Би чи нэг хост болохоор харин. За би ууч. What the fuck? Ямар гаж юм бэ? Юу вэ? Бүх тоглогчоор өгзгөн дээр алгадаг эсвэл 3 удаа уух. Юу вэ? Ямар амар юм бэ бүх ахудлаа гаж үслээ хангаад байгаа. Оо ёо. Гэхдээ би одоо энэ картыг тоглож ирсэн нь ерөөсөө санахгүй ийм хард карт байсан. Энэ гэхдээ хаана үт юм? Би бас энэ нөгөө нэг би бас авч хайж олоог шүү дээ би. Бас тийм сакл юм шүү. За нэг л ууч. Уран уухан ч сайн нэг л ууч. За second round явлаа. Юу өөрөө та өөрөө ямар шудраг болсон юм бэ? Би бас main host юм бол та ч гэсэн тоглоно. Би уншчихөө. Секс бичлэгээ хийж байсан хүмүүс уу гинэ. Ууцгаа. Бүгд байхгүй. Эмэгтэйчүүд нь л яхах. Би ямар сони болчихлаа. За энийг бол би ахаас оглоё. Бүгдээр угаасаа секс бичлэгээ хийгээ сууж яах гэж юу гэсэн. За баруун талд байгаа тоглогчтойгоо ширтэлцэнгээ 1 удаа уу эсвэл 3 удаа уу. Заавал уух юм биш үү? Заавал уух юм байна. Миний баруун тал гэхээр хоёулаа л юм байна шүү дээ.
Хөө ширтэлцэж. Ширтэлцэнгээ Аяглангаа хүртэл ширтэлц. Пост. Болсон. Тэгтээ хамт уух юм биш үү? Нөө. За би л очтой. Пост. Ширтэлцэнгээ ууцгаа гээгүй штэ. Cheers. Чимчрам. Би одоо яг Чимчрам. тамс сонсогдох нь. Зэрэг шогрыг ууж байгаа шүү. Чимчрам. Чимчим. За 2 дугаар раунд. За бачка. Check it out. Boy. Boys. Нэг юм надад дутагдаад. Бүх тоглогч нууж явдаг сексийн гаж хүслээ хэл. Оо тэгээд Хэцүү тэрийг мтэй. карт зугаалах юм уу? Хэлхээс татгалцсан эсвэл байхгүй гэж хариулсан тоглогчд оо. Дахиад зугаалчих юм уу? За тийм энэ арай хаард. Харин тийм Энэ ямар хаард карт вэ? Бид нар ч амар хөөрхөн хайр Бид ирж чинь байсан. Харин тийм. ирдүүтэй хайр ярих гэсэн чинь одоо ингээд гаж хүсэл яваад байгаа. Манай ээж их ч мөчд Энэ нас амар тэнэг юм аа. Манай подкастны. Гар хангалах хийж байгаад баригдаж байсан хүмүүс уу гинэ. Баригдаж байгаагүй гэхээр одоо хийдэг болчих гоо. Хэцүү. Баригдаж байгаагүй. За хин ч уухгүй ингээ өнгөрч. За окей. Ингэ өнгөрч. Хийг хуураад байгаа. Өөрсдөө Хуураад байгаа. Энэ бас шууд скипл юм шүү. Одоо яаж орондоо хамгийн галзуу хүнийг шалгаруулж уулах гэнэ. Энэ зүгээр юм шүү. Зүгээр ингээ одоо энэ дундаас шууд сонгоно гэсэн. Англио. За олон ойм зилээс нэрээ та За англио гэж бодож байгаа гараа өргөе. Та одоо мэддэг юм шиг юм да нэг гараа өргөж. гэж бодож байгаа нэгс штэ. За пүү ах үстэй манайхан. Илүү гараа өргөж. Юу гэсэн үг юм бэ? Зүр мэдгүй юм пүү ах шиг юм гимхүү царайтай хүмүүс яг алдаг юм шиг Би санагдав. гимтэй царайтай. Йоо тэр. Намайг боогооч яа гэдэг яг. Пүү ах яг тэгдэг хөөхтэй яа хэрүүлж намайг боо. Яг одоо боо. Боо гэдэг. Яг одоо боо. Тэр хүн нуурна гэсэн үү? Амгуулаа уух. Чимчрам. Чимчрам. Та бүхэн MSM-ийн аппликейшнийг датаад та бүхэн өөрсдийнхөө хүссэн алкохолыг 21 хүрсэн бол захиалаад авах уух боломжтой шүү. Тэгээд миний бол хамгийн итгэдэг одоо нөгөө брэнд яг жинхэнэ original бүтээгдэхүүнийг оруулж ирдэг газар гэх юм бол MSM гэж бүгдээрээ мэддэг. Тэгээд MSM-ийн хуу гэдэг баг асуудал шүү. Хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай. Хэтрүүлэн хэрэглэхийг мэдээж хориглон. Тэгээд MSM Beta Star аппликейшнийг бүгдээрээ татаад өөрийнхөө хүссэн уух зүйлийг захиалаарай. Cheers. Чимчрам. За анхлаа. Юу дуусаагүй. 2 дахь раунд шүү дээ. Юу гэнэ? Хамгийн баг хийдэг хүнээ шалгаруулж уулга гэнэ. За анхлаа. За би. За би. За анхлаа. За би. За анхлаа. гэж бодож байна. Бачка бол угаасаа баланг авдаг ах гэж бодож байна. Ок бол угаасаа уурс тасдаг баг. Аяа. Англиун бол өстой аачгүй бах. Пүү ах бол өстой. Өстой. За ингээд энэ өөрөө сугал. Хотлоо ингэж гуйлах гэдэг байгаа байхгүй пүү. өөрөө ингэжсэн аа. За Баруун талд байгаа хүнтэй ямар баруун тал гэж одоо. Баруун талд байгаа хүнтэйгээ 5 секунд үнсэлж эсвэл хоёлаа уу. Бадгар сэлжтэй дахиад сугалчих юм шүү барыг. За дахиад сугалч. За гинэ одоо би өөрийгөө заа гэдэг юм ааш. Хин нэгэнтэй секс хийчээ таг алга болж байсан хүмүүс үү? Ууцгаа таагуурыг би угаасаа мэдчихэж байна. Хийчихгүй дээ. За бачка хийгс. ямар юм бэ? Сайн хүн л гэж бодчих юм. Хоёулаа таг алга болчихлоо яах юм болцсон байв. Нөгөө өнөө таг алга болчихгоор чи таг алга. Харин бэ тийм тохиолдолд ерөөсөө юу ч танихгүй за тэр ч яах. Ярих гад. Юу ч танихгүй. Танихгүй хоёр хүн тэгээд кино шиг л байхгүй. Чимчрэрэн билүү юу те. Чимчрэрэн. Чимчрэрэн дэм. За ингээд бид бүхэн өнөөдрийнхөө нөгөө нэг хий эсвэл уу болон одоо болонтой болоод байгаа шүү дээ. Хий эсвэл уу болонгаа MSM Beta Star-тай хамтран хийлээ. Тэгээд та бүхэн сүүжүүгийнхаа одоо нөгөө зэро шүгрийн сонгоорой гэж та бүхэнд бас зөвлөмөр байна. Энэ муужгаа муудын үзэр мүү юм уу? Мөн. Муужгаа мууд гэ подкаст гэдэг шүү дээ. Тийм тэр нэ. Тэр подкастын мерч билүү? Амар тэгэхээр угсаал ийм л юм байх нарахгүй юм. Тийм байна. Тийм байна дөө. Хоёлаа хүзэр гарвал ямар хүзэр гарах бол
хамгийн сүүлд болцсон хүн нь тий. Амар тийм зөөл мөн дээ. Болцоогоо дуусчаад ghostlж байсан нь. Тийм cute. Гой хувиргаад асуучмаар юм шүү. Харин тийм бүх асуулт ингээд бүгд дуртай секс байдлаа хэл. Яг хүмүүс яг уудаг дээрээ тулвал ер нь иймэрхүү 2 дугаар сувгийн тоглоомд илүү дуртай байдаг баха ер нь. Тэгээ яг найзуудаараа олгоо явах уу. Хэд найзууд биш. Хэд дотн бибинийхээ бүх юмыг мэддэг хүмүүс тоглолоо сонирхолтой биш бах тий. За баярлалаа. Тэгээд чончроо манай сууж баярлалаа. Та бүхэн MSN Beta Star аппликейшнээ татаад өөрийнхөө хүссэн гух зүйлээ захиалаарай. Баярлалаа. Хаалгыг онгойлго. Шууд хинт хэлээд. Өөрөө онгойлгоч. Би өөртөө цагдаа мөрдөгч байгаа. Маш олон хавц цогцтой эцтэй гэрдээ ажиллаж байсан. Энийг үлээс ойлгохгүй. Жохон бахад та ер нь хүзэр сурч тоглодог байсан уу? Зуслан дээр байнга штий. Хөзрөө албаар унгааж байсан уу? Байсан. Би бол зөв бүр мэрэгжлийн үзэр сурагч байл штэ. Ингээд сороод байгаал гүрийгээл тэр чинь утга учир нь болохоор унгааж хүмүүс. Би зүгээр тийм ганцаараа тор сурагч ингэж шатна. Нэг ч алддаггүйгээр эсрэг залуу нэгэд уг ингээд чаас арай гэж хажууд нь суудсан те ингээд үнсдэх гээд ингээд нөгөөдг нь амир сорсноо ингээд үзүүл. Ер нь тийм тоглоомнууд шил эргүүлж бас амар тоглож молдог байсан. Жохон бахад хойчлын юм. Нөө. Яг өсвөр насны тоглоом баха. Ер нь яг уу ингээд сонсоход одоо хүмүүсээс сонсмаас аль ямар амар ингэж магадгүй ч гэсэндээ бараг манай үеийнхэн бараг бүгдээрээ л тэгж тоглож үзсэн байх гэж би тэр байтгай тоглоом тоглож байгаа шүү. Би зүгээр нэг удаа нэг амар юм харж ирсэн. Ингээд хүмүүсийг тоглоо сууж байгааг нь санаанд харсан гэх юм уу? Нүцгэлцэн сууж. Бүгд үү? Тэр ингээд дээр мэр барьсан ингээд нүүн нүцгэн болцсон сууж. Би бүр шокцсан. Яаж яхад ингээд юу вэ? Дүүдлээд байна уу? Энд чи юу вэ? Шокцсан. Тэр бас сонирхс. Тэр бол жоохон амар л. Тэр бол жоохон арай дэнд байсан шүү. Тэр үе тоглолцсон хүүхдүүд байл гэж байсан. Та нар арай дэндүү байсан шүү. Тэр хүмүүс үдшивэл тэгээд бид тэр тоолох болоо. Юу гэдгүүлээ доллар гэдгүүлээ. Тэр нүцгэлт сайт биш юу лээ. Дог сайт нь уу гэдэг. Тэг нэг юм сонин бас нэг юм нэр мэртэй тэгэж тоолох юм болох уу гэд. За манай хоёрын одоо хамгийн одоо гоё болцооны одоо түүхүүдийг бүгдээ бас ярьж эхэлнэ. Тэрнээс өмнө бас юм хэр болцож байна. Болцооны нэг ерөнхий мэдээллүүдийг авъя. Уга хэр болцож байна. Болцож байгаа. Аа. Ихэнхдээ юу хийж байна ер нь? Тэгэл гоё ууланд гараал ямар их төвтэй болцоонууд скваш тоглоал ууланд гараал. Чи ууланд таарахгүй л байгаа надтай. Та аль өргөл рүү гардгийн. Баруун зүүн гэлсэн нэр. Зүүн л нь гард штэ би. Биш одоо зүүнний пүү гэдсэн. Богдуул руу гард юм уу? Тий. Тэгэл гоё яач гэндэс та. Арай өөр уулнууд руу гарцсан. Тий. Чи юу л очсон байлаа? Ямар ч босгоход асрал тарих юм. Асрал тарих юм юу? Асрал гарсан уу? Амар гоё яваад. Яж л асах 40-д гарцсан амар тэр л. Асралт бол амар гоё шүү бас. Хүнийг шалгадаг. Гэтэ уул руу яг гарахаас илүү буухан хэцүү те. Буухан тий. Хөл чичрээд гутал мутлаа зөв сонгохгүй бол ер нь. Болзаад байгаа юм уу тий? Тий. Гэхдээ яах вэ тэгэл болсон доо одоо. Угаг ер нь яг юу гэж болцоонд өрөөл тэр болцоонд явж байна. Тий нэг юм гоё юмнууд хийх үү гэвэл те. Би бол хоолнд орох ч юм уу эсвэл юм кино үзэх гэдэг болцооны санал бол нэг хүлээж байгаа. За эхлээд угаар хай гэлдэг шүү дээ тийм. Хай гэж. Тэнгүүд би хай гэж ячна. Тэгээ юу байна гин. Тэнгүүд юу байна гэлдэг шүү дээ. Тэгээ юу хийж ийнэ? Юу хийж яана гэлдэг юм. Хаагур байна гин. Өнөөдөр хаагур гэдэг. Тэгээд явж байгаа л тэгэл болцооныхаа нэг хүсэлт нь хизээ завтай ангил орж ирэх үү? Юу гэх үү одоо ер нь? Залуучууд ер нь яаж орж ирэх үү? Болцооныхаа саналыг ярина. Яаж тавьж ин залуучууд? Над руу бол зүгээр шууд хоёлаа болцох уу гэж биччихвэл амар гойсон гэдэг. Тэгээ би хоёлаа болцох уу гэхээр нь яаж гэл тэгэнгүүт кино үзэг юм. No.
Уулын гаргийг үл. Yes. Жидэл. За одоо энэ подкаст цацгсны дараа баахан уулын гарыг гэсэн чатаар дүүргээд. Ууланд гарахад л уука байгаа. Эсвэл тийм гоё активитинууд Монголд бол ер нь бол нэг бас хийх юмар дутаагүй шүү дээ. Ер нь бол амар гоё олон хийх юм байдаг өөртөө л болж харна. Тэгэхгүй ингээл хүмүүс тэгээд байдаг шүү дээ. Болзоонд явах гингүүд кино үзэл хоолнд орвол юу их ингэнгүүд тэр хүмүүс яг үндэ өөртөө боломжийг нь олж харахгүй байгаад байгаа байхгүй тий. Өвлийн яг үннийг хэлэх Шангри-Лагийн уртлын өвлийн парк ч бас шүн гоё шүү. Тийм гоё. Юугаар Рио Тинто парк. Рио Тинто парк марк бас. Зүгээр хөөрхөн алхаж малхаад ч юм уу те эсвэл ийм гоё гулгаж мулгаад ч юм уу одоо өвөл Sky Resort-оор гулгаад 100 гоё ийм богоноор аялж маялаад ч юм уу нэг амар гоё болзоонуудын санаа гаргаж бас болно. Тэнгүүд та өөрсдөө креатив байх хэрэгтэй. Миний яг гоё мөрөөдлийн болзоо яг тэр богонтой болзоо. Тэр амар гоё те. Богонтой яг би яг сэлэнг ч юм уу Эрдэнэт ч юм уу нэг тиймэрхүү газрууд руу явъя гэж айгүй их боддог. За тэгээд битүү баган цай гэдэг нь шүү. Тэгдэг юм уу? Надлаа ерөөсөө хүн юм бичдэггүй шүү. Нэр. Надлаа ерөөсөө хүмүүс юм бичдэг. Ер нь олон дагагчтай баснаас хойш ер нь хүмүүс юм бичгээ болсон. Тийм үү. Тэрнээс өмнө бол нэг тэ request явуулаад шууд бичдэг байсан бичдэг ч юм уу ингээл окей энэ хүн намайг сонирч байгаа юм байна гэдэг нэг тим юм авдагсан бол одоо яг олон дагагчтай баснаас хойш ер нь тэгэл бизнес аккаунт болсон. Тэгээ ер нь хүмүүнтэй одоо чатл матлна гэдэг юм бол бараг байхгүй. Тэгэл боддороо танилцаж амьдараа л харилцан яриа үүсгэж ямар нэгэн дейтинг хийхгүй болвол тэгэл ер нь сошиалор хүнтэй танилцж болцсон гэдэг юм бол миний ойрын 1 жилд бол ер нь огт байхгүй болсон дөө. Залуучууд гэхдээ ингээд жоохон юу яаж байгаа хаа сүрдэж байгаа хаа чамаг олон даагч мэгчтэй болчихгоо. Подкастн дээр ярьчихгүй дээ гэж бас айгаад идэв гэж магадгүй. Оо яг наач юм бол яг үнэн шүү нэрээ. Тэгэхгүй шүү дээ. Тэр чинь 2 жилийн дараа ярина. Чи бол 2 жилийн дараахт ийм датабейсэд хадгалагдсан байгаа гэдэг. Одоо надад яг сүүлийн 2 жилийн датабейсгээс айхтар том байсан. Тийм тэр датаг одоо цуглуулаад тэр хүмүүс мартагдаал нэг асуудал биш бол одоо сайн үг өмнөх юм дээр хэлсэн шүү дээ. Салаад жилийн дараа ингээ сайн үгэд асуудалгүй тэнгууд богино хугацаанд бол хэцүү байдаг. Яг тэрнтэй адилхан богино хугацаанд тэднийг чи ярихад бас мэдээж тэр хүнийгээ бас хүндлэн шүү дээ. Тэгээ 2 жилийн дараа ямар ч хамаагүй тэр хүнд ч хамаагүй надад ч хамаагүй болсон хойно бол ярихад бол асуудалгүй байхгүй. Тэгэхээр тэр болгоно шүү. Дата цуглуулж байна. Миний одоо ярьж байгаа түүхүүд бол дандаа л өсвөр насны цэцэрлэгийн бага насны дурсамжууд байгаа шүү манайхаа. Тэр яг үнэн шүү. Залуучуудыг чи өөрлөгөө бичээсэй гэж боддог үстэй. Ер нь бичээл ороод ирэхэд why not? Профайл нээчих. Ер нь бол тий. Тэгэхээр логт профайлыг та нар яаж тагнадаг вэ охтууд? Тагнахгүй шүү. Тэгэл хайш шүү. Профайл нь яг түрүүний ярьсан шиг ингээд нэг профайл зураг нэг юм юу гэж шилмээр мэдэхгүй нэг юм. Дажгүй залуу заяа. Дажгуугаас дээш залуу профайл нь. Тэгтээ профайл нь логт. Тэгээд Threads байхгүй, Facebook нь байхгүй. Яг уу. Юу тэр профайл зурган дээр ямар гоё харагдсан юм уу? Тий. Дажгүй. Тэг царай гарсан юм уу? Тийм царай гарсан. Тэгэхгүй юм хавхаар зураг тавьсан байвал. Цэцэг тавьсан ч юм. Би бүр сүүл рүүгээ Tinder интер нээж үздэг юм уу гэж бодсон. Гэхдээ монголчууд ч Tinder-ыг жоохон юм одоо гэдэг юм. Tinder дээр байгаа бол байдлаар ингээд ойлгоод тийм шууд Tinder ашигладаг гээгүүл шууд ингээд нэг юм онцгой хүн юм шиг гэдэг ойлголт авах гээд байдаг шүү дээ. Тэгээд мэдгүй яг ч юм сүүлийн үед ингээд бас хүмүүсийг сонсоор Tinder-ээс ингээд манай одоо нэг ойрын танил маань гэхэд нөхрөө Tinder дээрээс олсон. Одоо нөх хүүхдтэйгээ амар гоё амьдэрдэг тийм гэр бүл байгаа байхгүй юу? Тэнгүүд манай наран заяа бас найз залууга Tinder дээрээс олсон гэдэг жаахгүй. Тэгээ тэнгүүд наран заяа найз залуутайгаа Tinder дээр танилцчихсэн гэсэн. Тэгээ тэнгүүд Tinder дээрээс бас ингээ хин нэг олох боломж бас байгаа ч юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Тэгээд сүүл рүүгээ бас тэгж бодсон. Ер нь Tinder-ээр бас хүнтэй танилцуул яах бол. Тэгвэл одоо ингээд ер нь олон дагагчтай болсноос хойш юм хүнтэй танилцаж харилцаа өрнүүлэх нь ер нь жоохон нэгэн хомс асуудалтай л болсон. За Tinder памфлын зорилго нь аягүй ойлгомжтой байхгүй дээ үгүй. Пост гэсэн. Төлөж. За сар. За чирс. Пост. Тийм пост. Хаанахаар төлөж. Герман. Нүдрүүгээ хардаг үст тий. Чиний өдрөө харахсан чи хар шилтэй байх юм аа. Та ч гэсэн. Тийм. Гүү шүү. Хажуу талаас нь наач хар харагдсан юм тий. За одоо манай нөгөө нэг би түүхэл түүхүүд ирсэн. Тэгээд 2 түүх ирсэн. 2 түүхийн маань нэгийг нь англи руу маань уншин, нэгийг маань
Пүү шүү. Та түрүүн юм асуух гэж байгаагүй л үү? Юу асуух гэж байгаадаа марчлаа. Ийм хүмүүсийн түүх ирд юм уу те? Ирдэ штэ маань амар хөөрхөн төгөөд ирнэ. За, date story хараал ийцэн хар болцоо гэдэг нэртэй. Болонд манай болон. За, сайн уу Саруул Монголын сайхан залуусаа. Ха ха ха. Царайлаг пүү ахта хөөхөн англиунда энэ өдрийн мэндийг хүргье. 20 наснда мангар олон хараал ийцэн хар болцоотой болжээ. Нэг дугаарт нь нэгийг гинэ. Ер нь дугаар болгонд явуулах зорилготойгоор эхлүүлсэн юм шиг байна. Японд ирээд жил болохын алдад нэг болзоонд явахар болвоо. Нөгөө хүн маань Японд ирээд 6 жил болчихсон. Бараг Япон хүн юм уу гэмээр амар хэцүү яриатай. Би чинь 5 сар шахуу Монгол хүнтэй уулзаагүй байсныг чилхүү баярлаад очсон бараг Япон хүн гэж утаж авах гээд байгаа юм уу хаашаа юм. Нэг өгүүлбэр ярих гэж англи, монгол, япон 3 хэл хольж яриад л дундаас нь юм ойлгох гэж үнэхээр зовноо. Ядаж 2 хэлээр ярьсан бол бас гайгүй гисэн. Тэгсэн бүр 3 хэл хольж яриад л. За тэгээд нэгэнт л уулцсан юм чинь гээд хоол идээд тооцоогоо хийх гэсэн чинь япон уламжлалаар бидтэй л гэж байна. Тэр нь 50-50 хуваахыг би 50-50 хуваахыг япон уламжлал гэдэг юм байна. Тооцоогоо. Би тгийч гээд өөрийнхөө идэж уусан юмныхаа тооцоог хийх гэсэн чинь 50-50 штэ гэж авсан. Би шок. Өөрөө илүү их юм идэж ууснаа 50-50 гэдэг юм штэ. Нөгөөх нь эрэгтэй юм уу эмэгтэй юм уу? Нөгөөх нь эрэгтэй юм байна. Надаас их юм авсан, надаас үнэтэй юм идснээ 50-50 чих шиг. Тэгээд тэндээс гараад хоёулаа уухгүй бол яриа явахгүй шүн нойр хүрдэггүй юм аа л гэж байна. За эвгүй гараа. Би үнэхээр тэндээс зүхтмаар санагдаад би комбини нөгөө CU шиг. Би комбини орж бие засаад гараад ирээ гэж хэлээд шууд нөгөө хаалгаар гараад цутаасан юм да. Араас чат зүчгээр нь блоклоод тэгээд нэг юм салсан да. Эрэгтэй хүн тийм шалчгансан найл шал хийх муухай юм байна лээ шүү хаа гэнэ. Өөрөөс нь илүү үнэтэй хоол, өөрөөс нь илүү үнэтэй амар вайн авснаа. Идэж ууснаа 50-50 гэдэг юм шүү дээ. Мангар юм байна дөө. Байдаг л харин юм байгаад байгаа хөөхгүй юм байна. Харин нэг ийм юм байна. Тооцоо ер нь яадаг вэ? Болцоонд өрнө шүү дээ тий. Тэнгүүд би мөнгө төггүй байх юм бол охин хүндээ уулздаг шүү дээ ер нь. За мөнгөтэй байлаа гэхэд яах вэ? Тэгэл би л хааштай. Ямар ч асуудалгүй би. Гэтэ яг нөгөө эрхэж мөрчөөл манай тэгж өмнө өрчижсэн хүмүүс би төлье тэгээд уурлаад тэгс. Тэнгуут нь за дараагч ихтэй чинь гээ. Тэгэл тиймэрхүү юм байна үхэж тэгж болцож явахт л арайч бас тэгж тгийг баха. Багчгийн дундчаа шүү заяа. Хамгийн өндөр төлжсэн тооцоо хэд вэ? Болцоонд. Болцоо шүү. Нөгөө найзууд биш шүү. Яг болцоонд төлжсэн тооцоо. Тэр орой жингоо яваад дууссан. Нэг 2 сая байна уу 3 сая майл байх. Тэг чи нөгөө нэг бүх өдөр чинь хэр чин өдөр нэг кино үзэл 100 каштай хөөрхөн. Бэлэг өгн кинон чашин зөө хоол идэ оройн шоуч чинь тэгэл ширэмэр яхаар ч тэгэл сая тулчих штэ. Яг тэгээд хөрхи дөө чаавас хөрхи хичээж л дээ. Тийм байна. Ер нь жоохон ийм маанаг залуу байсан юм шүү те. 3 хил хольж ярьж мараал нэг сүртэй юм өнгөрөх гээд байгаа юм болов гэсэн чинь гинэ тооцоомоцон дээр 50-50 штэ антер гэж мэгэд энэ одоо 50 штэ гэдэг. Тийм за бид бол идэж уусан юмныхаа тооцоог өөрөө чи дөө гэсэн чинь юу вэ 50-50 штэ. Тэгэхээр ёо шууд хэрэлдэг юм шүү ер нь. Уцаад байгаа би өөрөө идэж уусан юмыг төлөн чи өөрийнхөө юмыг өөрөө төл гэ тий. Бас тийм болчихлоо юм болоо Японд байхаар. Бантад хэлж чадахгүй хөө. Япон ч тийм гэж үгүй шүү дээ. Амар эцгийн эрэхт ёстой шүү дээ. Эмэгтэйчүүд нь housewife гэж яг. Тэнгүүт нөгөө залуу бол зүгээр тэр охиныг тархицсан л. Гэтэ би бол ингэж бодож байна. Би Япон хүнтэй дэйтлж үзсэн байхгүй юу? Тэгээ тэгэхэд бол тэр залуу маань бол ер нь Монгол хүнтэй адилхан л байсан. Тийм л ах. Адилхан л даагаал адилхан ингээл гэтээ ингээд тэрийг нэг амар би даай гэдэг утгаар биш зүгээр it's okay би ингээ өнөөдөр би төлье дараа чи зүгээр надад гоё юм аваад өгөөрэй за гэдэг тийм байдлаар ингэж одоо боловсон ингэж төлдөг байсан. Тийм манай болцсон тэр гэхдээ даавал гэхдээ гоё. Ер нь яг нэг ихний 2-3 болцсон дээр даавал бид нар гоё санагдаг тий. Бид нарт гоё санагддаг гэдэг нь та даалгах гэдэг нь даах гэдэг нь гэж байсан. Баачгаас асууд штэ би. Даахч гэхгүй дээ ер нь тэр. Ер нь зүгээр нэг тэр даана гэж юу юу гэсэн үнтэй. Тийм юу гэсэн ч үгүй зүгээр нэг юм тэр болцоог ингээд нэг юм өөрийнхөө уур амьсгалаараа явж гинэ гэдэг мэдрэх нь одоо бидэрт гоё гэх юм хайш. Тэгэд явандаа бол тэгэд бас
мөнгөгээ хэлээд бас гоё очвол шүү тий. дээ. 20 гац. Эхний хэд бол яг хөө тэгээд нэг ингэх нь бас зөв л байх тэгэл. Үнэхээр яг тэр охинтой за энэ өнөөдрөөс амар гоё байдаа гэдэг юм бол ус тэгцэн дээр хөө тий. Би бас нэг мөнгөтэй байхгүй байсан ч за гэл орой тэгж гаргаж ирсэн үг. Надад нэг асуулт байна. Та хоёр тэгэлээ штэ ингээд болцсон чинь нөгөө охин чинь таалагдаагүйсэн чинь даамааргүй санагдаад 50 гэж хэлжсэн тохиолдол юу? Тийм надад л байх. Oh my god. Ваа. Эхний дээд дээрээ юу? Тий. Oh no. Тэгээ сая таны ярьсан юм чи зөрчиж байгаа юм шүү. Үгүй зөрөөгүй. Тэр чин таалагдахгүй байгаа юм чи. Таалагдахгүй байгаагаа тэгж илэрхийлж Тэгтээ байгаа эхний юм. дээд. Тэгтээ тэр чин цөөхөн л да одоо 10-д 1 байхгүй юу? Тэгээ тэр дээтэндээ та өөрөө өрсөн юм уу? Өрсөн би. Тэгтээ өөрөө ирээд тэнхтэй дайсан. Тэнэгтэй дээсэн бол бас тэнэглээ. За тэнэгтэн гэдэг нь зөв жишээгээр та хоёр зөв нэг жишээ тавьчихсан хэлдэг. За миний тэнхтэй гэдэг сторыг баг бүгд мэднэ ингээд тэнхтэйд ингээд нэг юм ярав татах хийгээд тэ нэг юм хэцүү юм байдалтай юм нэг ярихгүй ингээд нэг conversation өрнүүлэх чадваргүй юм хэцүү охин байх юм бол би яг тэрэн дээр тоосоо гарч ирлээ баг өөрөө тэгж хэлнэ. Тэгэл яг ингээ хоёр хуваах нөхцөл байдлыг бүрдүүлээл хоёр хуваагаа тэгээд төлнө. Тэгэхээр би өөрөө төлөд явхад бол асуудалгүй л дээ. Гэхдээ хоёлаа ингээ төлөд яваа тэгээд салсан амар. Таалагдахгүй байгаа бол бас тэгж илэрхийлж болох тий. За баачкагийн хувьд Тэнэгтэй сэтлэл бас тэгж яраа татдаг хийгээдвэл тэнийг ин тий. Би нэг охинтой уулзсан чинь бүр шокнд ортлоос амар харааллээ зөө. Найзтайгаа хамт иржсэн. Шууд хараал нь бүр амар хараал зөө. Гээ яа. Маа гэл бүр. Тий бүр ил тий. зайлшгүй. Тэгээ уцаа. Яа би бүр тэрийг харчаал Хаанаас тийм хүн болж уулзсан? үгүй харин тэрийг Instagram л да. Тэгэл би Instagram аюултай юм. зайл цаашаа гэд бүр. Тэгээд юу хоолны мөнгө өгөх байтга би баг хөөс шүү. Юу яриад нэ. Йоо чат юу. Зү хоол амар юм би. Тэгэхээр хар тийм бэ. Татшгаа санаатай л юу лээ. Зүгээр тийм яа тийм тохиолдлоо. Нана үуч юм уу ч гэдэг ингээд. Тэгтээ бас ингээ химсактаа байвал муухай тий. Амар гоё яасан чинь заавал нэг гоё байх. Яах чинь тий одоо гадаад агуулж явах маяг. Бачкад юу огтод тэр санагддаг ингээд. Гоё зургнууд явж ирсэн ингээд хөх бүкс ороод ирвэл ингээд хөх бүксөө шууд ингээ харуулъя гэдэг юм постнууд юу гэж санагддаг вэ? Арай өөр чиглэлүүд шууд явчих гэх юм бол. За энэ нэг өөр юм хүсээд энэ даа гэлв. Тий шууд өөр юм. Скол гэхдээ бас тэгж бас бодохгүй л тий. Бас өөрийгөө гайхуулж бас болно шүү дээ. Үнэхээр саак. Тэгээд тэр мэрийгээ гайхуулмаар бол бас гайхуулж л тэгэл. Тэр тусмаа баг саак юм шүү. Бодно шүү би. Амьдрал өөр саак юм дөө. Тий тэгээд нэгт бас тэгж. Гэхдээ улаан цай бас байдаг шүү дээ. Улаан цай ингээд бүх пост нь ингээд бүхс based байвал шал өөр харилцаа толгойдоо бодоод шал өөр шууд conversation үүсгэл. Тэр охины Instagram-ыг орж үзэхээс өмнө би шал өөр боддог байсан. Орж үзсний дараа би шал өөр болсон. Гэтэ ингээд нэг одоо эмэгтэйчүүдийн маань нэг юм ойлголт байдаг шүү дээ. Бикинитэй нэг өөр, доктор хувцастай нэг өөр. Левч гондаштай гэснээр бикинитэй. Ингэж нэг явдаг энэ хаалгалт. Тэгээ ер нь тэр зурагч гэсэн одоо миний Instagram дээр бол бикинитэй бол маш их тийм зураг байдаг аахгүй одоо бүкс гарцсан, көх гарцсан. Тэ одоо ер нь тэр чинь шууд ороод ингээл дотор хувцтай зураг гэсэн шүү дээ. Гэтэ бикинитэй учраас тэр асуудал. Бид дээр байгаа. тэгж хүлээж авдаг баха. Та гэсэн тэрийг тэгж хүлээж авч байгаа. Тэр бикини зургийг бол окей, let's go байхгүй. Тэд нар бол окей. Гэтэ ингээд сүүлийн 5 постны 3 нь ингээд нөгөө хорон бандаштай 0 ороод ингээд ингэснэ, тэгснэ ахаад нэг дахиж ингээд тэгэхэр бас юу мэрч юм те. Одоо тэрийг гэтээ эрэгтэй хүнээс адилхан тий ука. Бас тийм байдаг юм. Эрэгтэй хүний аккаунт руу орсон чинь учиргүй байнга биенийхээ зургийг постлол байнгын юм mirror selfie байнга булчингаа ангицсан. Тэгээс зарим нь нэг ийм зураг үзсэн ингээ бэлхүүсээрээ альчуур уйцсан. Тэг ингээ нөгөө энэ цав юу гэдэг вэ? Тийм V-line булчингаа ингээ харуулахыг хүссэн байгаа болтой байгаа. Тэр альчууртай зургийг мэдгүй. Бусдад нь бол би дууртай. Надаа яхан ингээд тийм зурагтай залуучууд жоохон сонин санагдаад идэв. Тийм гэтээ угаасаа миний сонирхлын залуучууд нэг тийм
Амар бакмак шээ. Нэг юм гоё биерхүү залуул. Бүх биетэй ч юм тий. Нэг юм нуух тусам Тийм. ингэдэг тийм би надад юм гоё санагдаад байдаг шүү дээ. Зүгээр нэг цамцсан жоохон гэж ингэсэн ч юм уу тий. Нэг тэггүй тэр шууд ингээ учиргүй ил гаргачихгүй нэг тийм бацж шүү садам болчлаа. Тиймэрхүү юм гоё шүү. Ер нь учиргүй дээр нэг ил үнэхээр гоё гэдэг чинь хүмүүс мэддэг бол тэгэл тэр чинь хүлэн зөвшөөрөгдөн шүү дээ. Заавал хүмүүс тэрийгээ ингээл нотлох гол хичээгээд авах бас шаардлагагүй л ах. Нэг нотолж болно ингээд. 10 нотлоод авах шаардлагагүй. Хитрхи амар бак залуучууд яг тэгээ зураг дарахаар амар харагддаг те бүр. Тэгэхээр бак залуучууд ягаад дандаа бариу хувцас өмсдөг юм бол? Хувцс олддог юм бол. Хувцсууд нь багчдаг юм шиг юм бол харах гэдэг юм бил. Тийм нөр хөдөлмөр шүү дээ. Тэр чинь угаасаа маш их хөдөлмөр. А тэгтээ ингээ хувц өмсгөрөө ингээ заавал юм нэг. Гэтэ зарим нь бол бүр шүү дээ. Амар скини бүр ингээ солид скини те ингээ. Өөр хувцас зөгтгүй байж магадгүй л тий. Нэрээ бакбин дээр юм сул хувцас илүү тэр хүнийг жоохон нөө том бүдүүн харагдуулдаг байж магадгүй. Бас тийм тий. Гэтэ ер нь гаднах тэр нөгөө булчин эсвэл охины бүх ингээл байдаг шүү дээ. Тим юм гэхээс илүүтэй бараг тэр юу аха. Надад л юма хийж амар чадж байгаа хүн л шууд дурлалдчихдаг шүү дээ. Амар нуграал явж байгаа. Тэгвэл юу ч хамаагүй ингээл те бараг ингээ амар гоё ингээл гадаа ингээ гүүж байгаа хүн амтэн ч байт юм уу те. Эсвэл одоо бүр юу ч хийж болно. Тэрийг толтол нь амар хийж байгаа хүн бол тэг хараал шууд за дурлалчлаа. Тэгж би боддоо шүү. Тэгж спорт дээр ялангуяа бүр амар харагд дурлаг мөрлөгтэй те. Спорт уулын нэг гоё юм тэр тий. Үнэн. Тэр одоо мэрэгжлийн нэг гоё юм нь яг өөрийгөө нэг юм үзэсгэлэнгээрээ харуулах боломжтой ийм урлаг. Одоо тэрнээс болон ингээд одоо би чинь өдөр болон ингээд бизнес хийж байгаа ингээд ийм секси харуулж чадахгүй шүү дээ. Тэр чинь ингээд амар уулзалт би ингээд хийснэ ингээд энэ уулзалт бол амар секси шүү. Ингээд өдөр болго нэг хүнтэй гар хөрөөл зураг бослоо тавих юм шиг. Тийм гэрээ байгууллаа. Ийм дийл хийлээ гэл ингээд тэгж постлог хүмүүс байдаг л да гэдэг. Тэгтэл тэр нэг юм халуухан харагдахгүй шүү дээ тий. Тэнгүүд спорт урлагийн хамгийн гоё юм нь бол халуухнаа харуулах айгуу тийм боломжтой. Спортын эрэгтэйчүүд урлагийн эмэгтэйчүүдтэй адилхан бах тий. Спортын залуучууд гоё шүү. Спортын залуучууд охтуудад ингээ автоматар гоё харагддаг байхгүй юу? Тэнгүүд урлагийн одоо жүжигчин дуучин гоё охтууд. Үгүй юу? Надад урлагийн гэхээс илүү спорт ч юм уу. Спорт ч ер нь хамаагүй дээ. Урлагийн эмэгтэйчүүд надад жоохон худлаа санагдаад юм аа. Чи юу гэж байгаа юм чи? Чи урлагийнхнаа юу чи тоо тэгж гоё. Үндсэн урлагийн тоо юу гэж байгаа. Нэг бол би өөрөө хийдэг болохоор тэр нь ч тэгж магадгүй. Гэтэ нэг жүжигчэд бол угаасаа л автоматчтэй тэр чинь. Түүнээс нэг дуулж болж байгаа л. Очиргоо ингээд мэдхгүй. Тийм баха. Гэтэ бас салбартай хаа. Би ч гэсэн урлагийн эрэгтэйчүүдэд ер нь жоохон дург. Гэтэ манай Монголд бол энэ спортын эрэгтэйчүүд ер нь жоохон фак юм шүү. Би бол зөндөө л тэгж сонсоод байгаа даа ер нь. Яг өөрсөндөө хитрхи итгэцэн тэгээд азаа үзээд ер нь тийм азаа үздэг эрэгтэйчүүд бол бас л. Надаа тийм юм тохиолдож байсан шүү дээ манайхаа. Нэг сагсчин залуу. Над руу шууд би найз охинтой гэтээ хоёлаа найзууд болох уу? Гээд байгаа байхгүй. Харин тийм бүр ингээ яг азаа үзсэн. Тэгэхээр эхнийх нь чатна юм. Гүүстэй. Гүйлтэй. Гэтэ би инстаграмыг ороод харангуут ингээд найз охингүү байсан бохгүй юу? Нөгөө нэг манай бас нэг энэ нэг легонор харуудыг бас айгу юм fuck boys даврааччтэй гэж би бас харсан. Надлуу бас нэг хар бүр ингээл баян хүчдэг зөө. Бүр ингээл хайлаа ингээл бүр яг л тэр чатанд ингээд хариулах ёстой юм шиг те тэр хүнтэй заавал уулзах ёстой юм шиг тийм сэтлийг өгсөн байгаа хгүй тэр хүнд одоо ингээд бичвэл уулзчихдаг да гэдэг тийм одоо мэдрэмжийг өгтөл нь хүмүүс уулзсан байгаад ам болов гэж би харсан байна. Тийм л. Тийм. Тэгээ ингээд чатыг харахаар ингээд шууд уулзсан учрыг гэл ингээд нэг юм сонин чатнууд зөө. Тэгээ би ингээд нэг удаа бүр ингээд sorry би найз залуутай гэд хэлсэн аахгүй юу. Тэгээ тэгсэн чинь хэдэн сарын дараа орж ирлээ. Одоо өмнөх лиг дуусаад саяны шинэ лиг эхэлсэн чинь бичиж байгаа байхгүй. Одоо салсан болов. Are you single now гэж орж ирсэн за. Are you single now гэж би бүр no. Тэгэл би бүр легионер гандан буурахгүй нэ. Арай давраагаад байна шүү гэдэг. Тэгээ ер нь зүгээр ингээд кейснүүд амар олон болчдсан байна гэдэг тэр мэдрэмжийг
өгцөн байгаа юм байна даа л гэж би зүр бодсон. Ерөө болдгоо бол тэр хүн ч бас тийм амар зөрөгтэй бас шууд ингэж орж ирэхгүй л байлгүй дээ тий. Тэгвэл болчдөг болохоор л тэгж орж ирээд байгаа хэл гэж би болдгууд нь байгаа шүү дээ. Гэтэ тэгэл адилхан л хүн штэ тэгэл уулзаж учирч болно. Гэтэ зүгээр бас гоё бити давраагаад бай тэдрийг гэж хэлсэн тий. Үнэхээр таалагдаад бас ингээ уулзаж учирч ивэл бас no problem штэ. Зүгээр ингээд битгий тийм юугүй зүгээр л гадаад хүн болохоор нь битгий ингээ шуураарай л гэж байгаа юм. Тийм. Ихтэй сонирхолтой гадаад хүн бол сонирхолтой л санагддаг баг. Одоо жишээ нь Европ охтууд бидрийг сонирхдаг байсан бол бид нар айгу сонирхолтой л амьдрал байх байсан баг. Тэ баг сонирхт юм шүү. Гэтэ энэ дэр яг нэг юм амар сонир асуудал байдаг тийм. Монгол эрэгтэй хүн гадаад хүүхэнтэй суухаар манай бир мэр те. Өөртөө манай монгол залууг ацуусан ямар аттай хүүхэн бэ? Тэнгүүд нэг эмэгтэй гадаад хүнтэй суучингүй шууд ма бузар юм оо Монгол улсынхаа цус тийм Монгол цусаа бузартуулсан гэл энэ амар тэнэг ойлголт байгаа даа. Миний хувьд болохоор яг хуу за ингээл бас цус үндэстэн гэдэг юм хамгаалж явах гэдэг зүйл бол мэдээж байх ёстой. Гэхдээ би зөв хүнийг яг нөгөө нэг хүн гэдэг үүднээс л ингэж хүлээж авч ойлгоод идэх байхгүй юу? Би ч гэсэн одоо ингээд магадгүй хүнтэй суухаасаа гадаад хүнтэй яг сууна гэж боддгоо ч гэсэндээ одоо хүнтэй суухаасаа өмнө зүрний гадаад хүнтэй бас үерхэж үзмээр байдаг байхгүй юу? Нэг тийм бас нэг юм мөрөөдөл нь ч сайн шинэ мөрөөдөл биш. Зүгээр хүсэл байдаг юм уу? Бяцхан хүсэл. Ер нь бол үүсэх байхаа гэж бодож байгаа. Зүгээр штэ. Гадаад гадаадаар одоо ингээд аялж маялдаг болсноос хойш ер нь гадаад хүнтэй үерхэж үзэх тийм боломж бас ер нь байгаа юм биш үү гэдгийг би амар сайн мэдсэн. Тэгээ гадаад залуучуудын бас нэг гоё юм айгу тодорхой байдаг юм шиг санагдсан. Яг нөө юу хүсэж байгаагаа ямар харилцаанд ормоор байгаагаа айгу гоё шууд тодорхойлцдог юм шиг санагдсан надад. Харин тодорхойлох тал дээр бол бас би ч гэсэн өөрийгөө ээл гэж боддоо шүү дээ. Нэг тийм тодорхойлж чаддгүй юм шиг. Эсвэл нэг тийм надад нэг дутагдaltaй тал нь тэрл юм шиг байна. Нэг юм зарим юм дээр шийдэмгий байж чаддгүй ч юм уу. Эсвэл нэг юм тодорхой байж чадахгүй матахгүй. Тэрнээс болоод ер нь тэгэл бас хайртай хайр маяг гэж хайртай охин ч юм уу харилцаа алдчихсан. Тэр нэг тодорхойлох юм аа суралцаал яваад шүү дээ. Гадаадууд ч юм бол ингээ асууч ингээ гадаадууд гэдэг яриад хараа гадаадыг шүтдэг мөтг гэдэгтээ манай сонсогч нар бол тэгдэггүй л дээ. Бүр яг анх сонсч байгаа хүмүүс бол тэгдэг. Гадаадууд ч ингээ асуучдаг шүү дээ. Where are we те? Одоо энэ relationship хаашаа яваад байгаа юм бэ? Бид нар яг энэ харилцаа бидний харилцаа яг хаана байна вэ? Нэгнээсээ ингээ зөрөгтэй асуучдаг шүү дээ. Тэр нь бүр яг юм жинхнээсээ. Монголчууд нэгнээсээ бидний харилцаа яг хаана байна вэ? Гэ асуухаар буухгүй шүү дээ. Бас энэ чинь ингээ Монгол харилцаач бас нэг арай ондоо. Тэгээд тэдний нэг ялгаа нэг юм нөгөө тэд нар ч нөгөө хөв хүмүүс гэдгийг айгүй нөгөө эрхэмлдэг хүмүүс шүү дээ те. Тэгэхээр тэгээ асуучд юм шиг байна гэж би бас үл бодсон. Ингээд миний хөв амьдрал амар утга учиртай. Тэгээ би нэг хүнтэй байгаад байна. Тэгэхээр би энэ хүнээс ер нь энэ харилцаа хаашаа явах гэдэг заавал асуух ёстой гэд чамаас асуугаад байгаа байхгүй юу? Хоёлаа ер нь яах гэж байгаа вүлээ? Чигнээсээ. Гэхдээ энэ бол нэг юм хоёлаа муудыг ч юм уу сайн диж гэдэг асуулт бол биш. Зүгээр where are we те гэдэг харилцаа. Гэдэм шиг санагдсан надаа. Тий. Би бол яг тодорхойлох гэдэг тал дээр бас ер нь амар их юм бодог гэжсэн. Сүүлийн үед ер нь тодорхойлохгүй явцсан амар санагдаад байгаа шүү дээ. Ингээд би энэ хүнтэй суунда гэж бодонгуудаа өнгөрсөн харилцаанууд дээр ч юм уу те ингээд суухад тохиромжгүй юм байна да. Гэт ингээд өөх нь улам олж харах гээд байгаа юм шигтэй юм өндөр шалгуур харах гээд ингээд үерх гингүүд миний үерхэхэд энэ хүн энэ тутам байна. Суухад энэ хүн энэ тутам байна гэд тэгхгүйгээр баачка шиг ингээд нэг тодорхойлохгүй зүгээр ингээд гой болцоол ингээд явж исэн ер нь бол нэг илүү тутам юм бодохгүй overthink хийхгүй ингээд тэгээ явцсан зүгээр юм шиг санагдсан шүү дээ. Тий. Бас яг тийм pace хүнд хэрэгтэй баха яг юу ч бодохгүйгээр энтэй уулзал тэгэл яг өгж байгаа гоё мэдрэмжүүдийг аваад тий. Хүн болгон ч нэг юм гоё мэдрэмжтэй байгаа шүү дээ. Энэ хүн нэг юм киноны мэдрэмжтэй, энэ хүн одоо дууны мэдрэмжтэй гэдэг ч юм уу мэдхгүй одоо тэгээд өөр ингэсэн өгдөг юм халамж мэдрэмж өөр байгаа. Тэр гоё болгоныг мэдрээд ямар ч нөгөө хар бараан зүйлийг нөгөө яахгүй өртчилж харахгүйгээр тэр хүнтэй байх нь одоо айгу гоё дурсамж болж үлддэг баг л та. Би ч одоо ингээл анх ер нь 10 жилээсээ хойш ингээ үерхсэн хүмүүсийг ер нь бол ингээл би энэ хүнтэй суун гэж бодвол. Тэгэл яг угаасаа тэгжэл үерхчихсэн бүх үерхэлтэй. Тэгэл би ер нь одоо эргүүлээ ботход яагаад зүгээр хөнгөн хандаад ингээд юмд
хамтдаа байсан хугацаагаа илүү мэдэрч чадаагүй би ингээд жоохон алдсан юм шиг тэрэн дээр санагдаад байдیں۔ Бас тийм ээ тий. Тийм. Бачка ер нь яг хамгийн урт үерхэл нь хэдэн сар жил байсан бэ? 6 сар марч. Хамгийн урт нь уу? Тийм жил болж байна. Тэг жил жарихгүй би. Укагийн хамгийн урт үерхэл хэд вэ? Тэр бас хэцүү on and off. On and off 6 жил гэдэг. 4 юм уу? 5 юм уу? 4 үний хажиж 6 сар. Бачка. 6 сар. Нэг олон хүнтэй ч үргэж үзээ. 4 хүн Үйлээсэн үед ончоо. жил биш юм уу? Биш. Хүн яриад юм уу? Гүг би 1 2 3 4. За. Нэг хүн хамгийн урттаа хэр удаа үерхчихсэн бэ гэсэн. Тэгээ би Баачка хэрэг 6 сар гэхээр чи яагаад 6 сархан үерхэж байгаа гэдэг таахгүй. За. Яг итгэвтэй байсан л тоосон л да. On off идвэ. Жил гарах уу? Жил гарна. Жил хасмасч. Гэтэ тэр нь бараг лай юм бил. Тэснээс бараг зөвөрс 2 сар гоё явж байгаа л салцсан. Тэгэхээр жил 5 сар тэгж нэгнийгаа тэгж шатааж тэгж химэлж тэр бол өстой хэрэггүй юм байсан юм байлээ. Бахмадын зовлон гэдэг. Одоо бодоход бол тэгэл. Заримдаа бас яг тэгж бодогддог шүү. Ингээд энэ хүнтэй яг яах гэж энэ нэг хугацааг туулан барин ийм их сэтгэлийн шарах авба. Зүгээр яг энэ харилцааг яг тэр үед л ингээл дуусах хэрэгтэй байсан юмыг дуусгачихгүй ингэж авч үлдэх гэж чичирснээсээ болоод би одоо ингээд насан туршийн ийм сэтгэлийн шарахтай тий ингээд ийм юмтай болчлоо доо гэдэг харамсах үе байдаг юм байлээ. Ер нь бол одоо энэ чинь хин нэгнээс шарах авчгаараа дараагийн харилцаанд одоо нөгөө чи санаалчихсан. Чи санаалчлаа. Чи юу? Окей. одоо травмал гэсэн үгтэй ер нь бол нэг ясны тэгээд тэгэнгүүт л дараагийн хүн дээр яг тэр нээр хилэрч гарч ирдэг болцдог юм байл л дээ. Одоо ингээл юм гин сайхан тийм юм боддгоо ийм сайхан байхад ингээд хүнийг ийм болгож хайж ийна гэдэг чинь бас амар мухай юм байл л дээ. Тэгээ зарим хүн бол тэгж мухай юм хийснээ бол тэгэл ухаардагчгүй юм байлээ, ойлгодогчгүй юм байлээ, засардагчгүй юм байлээ. Тэгэл тийм хүн тиймэрэл явах юм байл ер нь бол. Нэг тэрийг ойлгуулж засах гал хичээгээд авах шаардлага байхгүй л гэж би харсан. Дуусах харилцааг дуусах харилцааг тэр тухайн цаг мөчтөнд дуусгаж сурах нь бас их чухал юм байлээ. Заавал болж бүтгүй байхад нь болж бүтээх гээд авч явснараа илүү том хохирол авах боломжтой. Өөрийгөө алдаад байгаа байхгүй. Огтуд цаалгаад юм. Харин тийм яг алдаад өөрийгөө алдаад өөрөө байхаа болоод тэнд урд ингээд новшуулаад тэгээд ялангуяа баг ингээд гадаад амьдарч байгаа залуучуудтай бас хэлэхэд тийм харилцаа байгаа бол зүгээр ингээд өөрийгөө хайрлаач баг гэж хэлмээр байгаа байхгүй. Гадаад байгаа хүн чинь ингээд өөрийгөө хайрлана гэхээр бас хэцүү шүү дээ. Эргэн тойронд нөгөө нэг ойр тойронд нь байхгүй. Бид нар чинь ингээд баруун хараал ээж, зүүн хараал эгч ч юм уу те. Таньдаг найзтайгаа эргээ харахад ажлынхан урагшаа харахад найзууд ингээд байгаа болохоор бас нэг арай гайгүй. Тэнгүүд гадаад байгаа манай залуучууд маань чаавс ингээд нэг relationship-д ороод ингээд салангууд ингээд эргээ харахаар нөгөө нэг төшөө хүн байхгүй. Тэгээ бас нэг жоохон ганцаардл арай их явагдсан юм шиг байна. Нэг талаасаа ганцаардлаасаа болоод хамтдаа байгаад идэг айл нь те. Тэр нөгөө асуулт байдаг шүү дээ. Чи яг тэр хүнийг санаад байна уу? Эсвэл тэр хүний өгжсэн халамжийг нь санаад байна уу гэдэг юм асуулт байдаг шүү дээ. Тэгээ яг ухаад ойлгосон чинь би зүгээр тэр нэг юм А гэдэг хүнийг биш би зүгээр А гэдэг хүний өгжсэн халамжийг нь санаад байгаа юм. Тэрнээс бол А гэдэг хүн Б, С, Д гэж солигдож болно. Зүгээр би тэр халамж мэдрэмжийг нь санаад байгаа юм байна л гэдэг юм юутай адилхан. Тэгэхээр гадаадад ер нь тийм байх хэцүү. Яалтчгүй л би биенээ түшиж, би биенийхээ аав ээж, ах トゥ хамаатан садан найз нөхөд бүх хүнийг оруулж байгаа юм чинь. Гэтэ тэр нь эргээгээд бүр токсик болгодог ч гэж байна. Тийм бах. Талаас. Персоналц. Таны хошны найз залуу башкалэн. За сонсогчдоо тэгээд бид бүхний подкаст маань айгуу гоё явж байна. Тэгээд хоёр сочон маань айгуу хавштай, айгуу мүлжүүртэй хоёр зочид явж байна те. Тэгээд та бүхэн бид бүхний яриа таалагдж байгаа гэх найдаж байна. Тэгээд энэ удаагийн дугаараар та бүхэнтэй одоо олонний бид бүхний танил болсон одоо Camloud брендийнхаа нэгээр нь бид бүхэн танилцуулж байгаа. Тэгээд энэ удаагийн танилцуулж байгаа бид бүхний бүтээгдэхүүн бол одоо хөөсөн цэвэрлэгч, хөөсөн угаагч гэдэг бүтээгдэхүүн орж ирж байгаа. Тэгээд энэ маань юу вэ гэхээр маш товчоор хариулахад англиун маань дэлгэрүүлнэ. Ийм гоё. Ийм гоё.
Пребиотик гэдэг одоо нөгөө бид бүхний мэдэх нөгөө ашигтай бактери шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний одоо эмзэг эрэхтэн нөгөө ашигтай бактериуд маань тодорхой хэмжээнд байх ёстой. За тэр маань алдагддаг үе шатууд бас байдаг юм байна л та. Тэгээд тэр үе шатуудад яах ёстой вэ гэхээр бид нар ашигтай бактериудаа хооллох шаардлагатай болт юм байна. Тэгээд ашигтай бактериудыг хоолдог одоо пробиотикийн пребиотик юм байна. Тэгээд ямар ч гэсэн ашигтай бактериудыг хоолдог пребиотик нь байгаа юм байна шүү гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээнд тэр нөхцөл байдалтай тэр нэг орон зайд нөгөө нэг үндсэн ашигтай бактериуд маань ямар нэгэн байдлаар уусаад ийм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр бид нар тэрийг хооллох хэрэгтэй. Тэр чинь бактери шүү дээ. Тэр бид нар тэрийг хооллох хэрэгтэй. Тэр хоол нь энэ юм байна гэж хэлнэ гэсэн үг шүү. Тэгээ ер нь бол нөгөө нэг эмэгтэйчүүдийн эмзэг эрэхтэн маань одоо үрвсэл ингээд дахих ойр ойрхон үрвсэх мэдрэмж ч юм уу эсвэл антибиотик уух одоо мөөгөнцрийн дараах эмчилгээ гэх мэт одоо ийм эмзэг болсон үед байдаг шүү дээ нэг ийм одоо баланс нь алдагдаад докторгүй болцсон тэр үед одоо угаавал илүү тохиромжтой. Тэгээ тэгэх юм бол одоо эмзэг эрэхтний маань тэр нэг юуг нь алдагдуулахгүй балансыг алдагдуулахгүйгээр угааж цэвэрлэх тийм одоо чи наад захын одоо нөгөө нэг арх тамхи хэрэглэхэд тэр одоо баланс маань алдагдчихэт юм байна. Тэгэхээр тэр хлаа буурсан үед дэмжинэ л гэсэн үг. Тэр баланс алдагдчих байгаа үед маань энэ бүх бүтээгдэхүүнээ бүгдээрээ хэрэглэх нь байна. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө одоо бид бүхэн байн хэлдэг өөртөө одоо тохирсон бүтээгдэхүүнүүдийг ерөнхий нөхцлүүдийн одоо уншаад өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой GGI гэмээр GGI box гэмээр болон өөртөө одоо ойрхон салбаруудаас авах боломжтой эхтлгүүр дээр байгаа, Marshall дээр байгаа, Saruул дээр байгаа, Central Tower дээр байгаа гэх мэтчлэн Saruulаас тэгтээ гарсан юм шүү. Энэ чи тэгжстэй нэрэ. Тий. Би нэг сүүлд нэг ээжээрээ авах гад GGI л ороодохдоо ээж гэсэн чинь өө эн чин гарчт гээд дийжсэн. Тэгэхээр өөр зөндөө газар байгаа шүү. Тэгэхээр та бүхэн GGI box руу бүгдээ орж хараад бүгдээ аваарай. За онлайн шоп нь бол Comloud гэмээр гэж байгаа. Тэгэхээр та бүхэн Comloud гэмээс ороод өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг аваарай. Тэгээд бид хоёр одоо нөгөө нэг CLX за тэгээд нөгөө Lube Mob гэдэг одоо бүгдийн дурдаад явж байгаа. Энэ удаагийн дурдж байгаа бүтээгдэхүүн бол одоо нөгөө ашигтай бактерийг одоо тижээдэг бүтээгдэхүүн юм тий. Бүтээгдэхүүн энэ одоо ярьлаа. Тэгээд та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Хэрэгжилж үзээ таалагдсан бас илээрээ. Тэгээд энэ хүн бүтээгдэхүүн маань Испани 28 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн одоо бүх үед нь хамт байя гэдэг баг урайтай юм эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн байдаг. Нэг бүтээгдэхүүнийг эрэгтэй хүн ашиглаж болдог шүү. Тэгээд тэрхүү бэлгийгээ бас энэ удаа гардуулчихъя. Воо амар. За тэгээ баачкада CLX-ийг бэлгэж байгаа шүү. Дотор нь CLX байгаа. Тэгээд өдөр болгон угаахгүй шүү. Би угаах юм уу? Тийм чи яваа. Тодорхой хэмжээний одоо нөхцөл байдал одоо орсон үедээ. Угаагаад дээ да. Өдөр болгон угаахгүй шүү заяа. GGI гэх юм уу? Тийм GGI гэх юм. Green Gate International гэж байгаа. За эмэгтэйд бэлгээ өгчий. Эмэгтэйд арай олон бэлэг байгаа. Вау, энэ юу вэ? Энэ тоороо өдөр тутмын савн. Тий. Одоо daily wash гэж юм. Өдөр тутмын угаагч гэж. Өдөр тутамдаа угаахад эмзэг эрэхтнийг эмзэгшүүлж янз бүр болохгүй. Чигшүүлэн тий. Энэ наа чин спрей гэж чигшүүлэх спрей юм шүү. Тийм байна. За энэ бүтээгдэхүүн бол чигшүүлэгч тайвшруулагч спрей гэж шүү. Эмзэг их догшоо. Тайвшир орлонгот нь тайвшир. Эмзэг эрэхтний хураа шалт болон өрөвслийн шалтгаанд таагүй мэдрэмжийг бууруулнаа гэж шүү. Баярлаа. Хосуудад бас хэрэгтэй. Ер нь л хэрэгтэй юм уу? Хэрэгтэй. Хосуудад энэ хоёр хэрэгтэй. Тийм. Энэ хоёр маань лаагаад ээжтэй. Гоё юм байна дөө. Тэгээд жижигхандаа баярлалаа. Та бүхэн Comloud гэмээр рүү ороод өөртөө таарсан бүтээгдэхүүнийг бүгдээрээ хөдөлж авцгаарай. Баярлалаа. Хаалгыг онгойлго. Чи одоо хинт хэлээд өөрөө онгойлгоч. Би өштэй цагдаа мөрдөгч байгаа. Маш олон хаад цоцтой эцтэй гэрдээ ажиллаж байсан. Энийг үлээс ойлгохгүй. За манай дараагийн болон маань эхэлж байна. Тэгээд дараагийн болон маань хараалцсан хар болцоо гэдэг нэртэй болон байгаа. Тэгээд энэ болон дээр юу яадаг вэ гэхээр өөртөө тохиолдсон
хараал идсэн хар болцоо яа. Яава энэ Тийм баажгыг болов. Бачка болооч чи. Надад өөр сая ямар амар гарцсан байж юу. Бачка чи манай хостыг Чамраа хараагүй шүү дээ. Сая харсан шүү дээ. Чин шилний цаас харагдаад. Харагдаад байгаа юм. За манай бачка микэ амда бариш. Энэ одоо яараа юм бэ шүү. Мексик нь бол бүр тэнгэрлөө. Сайн ингэж аачлаа. За. За тэгээ хараалын хар болцоо болонго хамтдаа эхлүүлцгээе. Үнэхээр аим шиг сая одоо ингээд би нэг түүх уншсан Түүх шиг үү? Тийм. Одоо тийм өөрийнхөө түүхийг хуваалцнаа л гэсэн. Бодож бодож байгаа бүр амар хараалын хар болцоо. Юмхий амтай охин байсан юм аа. Ия. За. Тэр л байсан. Гүчи Нэг дэлгэрэнгүй юм дэлгэрэнгүй штэ. Ингээ би ингээд ингэж байгаа тэр охиныг өөрөө тэгсэн чи тэр охинтой тэгж явж Тэг байгаа. яаж өмхийн амтайг нь олж мэдэв. Тэр охин ингээ үнсэлсэн чи амар угаад Тэг тэрнээс өмхийн амт үнсэлцгээс өмнө л шууд мэдэгдэн үү. тийм тийм өнгөний амьсгалал мэддэг л те. Тэгээ янз бүрийн шалтгаанаас ус. Үнсэн ч мэдгэдэг. Яг тэгэл нэг бичиж байгаа уулзах болол тэгэл уулзаал юм мэдчихэл явж байгаа л гэрт нүргэж төгчөөл үнсэлсэн чирээ. Үнсүүлсэн. Тийм. Чамаа үнсэн юм өөр өдрүүлээд. Тийм. Оо. Тэгээ хүм болж байгаа ч юм чи зүгээр өөртөө зүгээр Зүр үннийг хэллээ. fuck байснаа л би хэллээ зүгээр өөр нэг fuck рэдэс юм бол байхгүй. За наа түүхч юм бол бид нар авахгүй. Юу хангахгүй. Стандарт хангахгүй. Абри мөрнөлтөө юутэй Тийм түүх шүү тийм. харин би наадахад би бас бодж л байлаа л да ингээл таны подкастт гаргаж ирэх чахтай. Би ч юм болцчихлөө гэж л утсан да. Би чи юм блэ гэдэг. За тэргээ бодож байгаа манай Ука хараал идсэн хар болцоо байхгүй юм байна да. дандаа гэгэлэг. Би чи одоо болцоогоо аваа явчих. Яа. Зүгээр ингээд тийм ингээл хөөхөн болцоонууд байдаг. Тэгээ нөгөө хүн амир тэнийг юм ирсэн ч гэсэндээ тэгэл тэрийг найл болох авч гарах гэж үзэл тэгдэг болохоор нэг яг болзоон дээр байхгүй зүгээр яг харьцажсэн залуу өстө хараал ид гэж жижи ийм тэнэг юм уу гэмээр үйлдэлүүд бол гаргаж ирсэн. Төгөлтэй юм даа. Тэгээ ажилласан юм. Тэнэг үйлдэлүүдийг дуртай л та. Ганц хоёр тэнэг үйлдэлүүд юу вэ? Одоо ингэсэн. Сүүлд би бараг нэг залуутай үерх гэж байла. Тэр залуу миний хөөхөн залуу надад ер нь их таалагддаг байсан. Тэгсэн чинь намайг ах шиг зэрэгтэйсэн бол царайлаг өхөн байх байсан гэсэн. Тэгж л хэлсэн. Тий. Тэгэл дууссан. Тий, тэгэл дуусаа. Ууг ахтай юм уу? Тий, бич 3 ахтай. Тэгээ манай хамгийн бага ах амар царайлаг гэхгүй юу? Угаасаа багаасаа надад тэр нь дарамт хэлсэн. Хүнтээс босоо хөхтөлсөн. За тэгж л таа. Тэгээд тэгсэн чинь тэр ах маань угаасаа л багаасаа царайлаг тэгэл царайлгаар нь хүмүүс хурж ирэл танах чи ясан царайлаг та хоёр жоох өөр юм те. Тэгдэгээс аахгүй. Тэгээд тэгс чи бүр багаас. Тий, манай сүүлийн залуу навдад тэгжилсэн тэгэл би бай бай гэсэн. Юу гэсэн сонирмагаас мэдрэмжгүй хар мал вэ? Ууг нь бол надад айгу таалагдчихсэн шүү чи. Тий. Одоо өөрөө сонсголох. Өөрөө сонсож байгаа л ах чи. Чамд их боломж байсан шүү. Ямар амар тэнэг юм ярьдаг юм бэ те. Болж үтгэжсэн юм дээр тий. Ер нь л ингээл нэг юм хүүхд байхаас юм ах ихчтэй ч юм ойролцоо насны ах ихчтэй хүмүүсийн юм харьцуулалтай амар хэцүү байдаг гэсэн шүү дээ. Би яг хөө тийм байж үзээгүй гэсэн зүр ангийнхаа охин дээр амар мэдэрдэгс ахгүй нөө. Их чинь яг ман дээдлэн амар онцордог. Манай муу сурдггүй ч гэсэндээ их чигээ бол гүцдэг. Тэгэл тэнгууд нөө нэг хичээл ордог багш нар орж ирэл амар их чинь ийм байхад чи ийм ингээл би тийм юм сонсохоор амар өмнөөс нь үр өвдөддөгс ахгүй ингээл ах ихтэйгээ харьцуулагдах те эсвэл бол ингээл юм хоёр ихэр охин байлаа гэж бодоход тэгээ нэг исэн биш хоёр ихэр нэг нь арай илүү царайлаг марайлаг байнгут харьцуулаад те нөгөө ихэр чи юм бай чи яагаад юм гэдэг үг сонсоод хүн чинь автоматар одоо ах ихтэй уур хүрэх юм уу эсвэл автоматар ихэрдээ ингээд би яагаад юм байгаа гэдэг нэг тийм юмыг авна штэ тэгээ гэр бүлийн хоорондын харилцаанд нөлөөлөхөр хэмжээний нэг юм мэдрэмжгүй үг хэлдэг хүмүүсийг бол би үнэхээр ахтай бол уурлаг үлдээ угаасаа тэр жоохон хоёр өөр хүүснийх учраас бас гайгүй байхгүй юу. Тэнгүүт тэрийг сонсоод надад зүгээр амар сонир санагдсан. Та нар угаасаа тэгж хэлнэ гэж юу байсан бэ тийм үстэй. Сонир багс тий. Маад гэж бодоогүй юу. Солиороо харин өөрөө Тэр нь баачг байсан гэдэг. Би амар маадэрдэг байхгүй юу. Юу юм. За амар маад. За чиний хэлжсэн эмгтэй хүнд хэлсэн хамгийн тэнэг өгч юу вэ?
За би нэг юм хэлье. Гэхдээ уугагийн кейс бол мааз гэхэд бол амар харьцаж байгаа охиндоо гэхээр амт найз бол зүгээр шүү дээ. Одоо эрэгтэй найзаасаа андаач ийст ах шиг залуу байсан бол охин байсан бол бас тэнийг юм Тэгмүүд байна. харьцаж байгаа үерхлийг харсан байгаа харилцааныхаа эр хүнээс тийм үг сонсно гэдэг чинь өөрөө бүр шууд царайг нь хэлэхээр те ялангуяа. Тийм. Тэгээ би ч одоо ингээд болцож байгаа залуугийнхаа хувьд бол тий ямар ч хүн байсан гэсэн хамгийн хөөрхөн л санагддаг байвал би тэр хүний хажууд байгаа л амар санагдаж шүү дээ. Ер нь хамгийн хөөрхөн хамгийн ухаантай жимэн хамгийн сайхан шүү л гэл тэгэл левел эмэгтэй хүн жуургаал гэл хажууд нь ингээл энийг л баясаал байж шүү дээ. Яг үнэн байх албагүй. улсын цэцгэлээ би дэлбэлж байна. Би тэр хүний хувьд тэгээд санагддаг гэдгийг сонсомоор байгаа шүү дээ. Тэнгүү тэр хүний хувьд ах чи арай царай л гей. Гэтэ өөрөө тэрийг тэгж хэлсэн юм. Би ууг нь амар маазарсан. Ууг нь амар хөвгчлээ заяа. Ер нь бол тэр тэнэг үгнээс бус бүх зан чанар нь бол амар таалагддаг гэсэн юм байна. Өстө буруу үедээ л буруу юм аа л ярьж дээ. Тийм бай. Гэй. Баачка яадаг гинэ. Би уусаа мааз ахгүй уус мэдчихсэн тий. Би амар мааздаг. Түмэн нэгийг тэгжсэн. Би чаа одоо нэр үний яриад байгаа бодлоо яриад маазраад байгаа чи ялахаа боллоо. Gemini. Тэг би жихнээсээ үгүй нэрээ гэдэх чинь гэсэн чи. Тэгээ ялахгүй нөө чаа одоо маа тэгээд дуусчихсэн шүү дээ хамгийн амар. Нөө мааз чи хоёр нь ялахтаа болоод. Наа чи нь бол бас үнэхээр муухай л да. Гэхдээ юм зарим эрэгтэй хүмүүсийг яг ингэж ихнээсээ яриад байгаа үний яриад байгааг нь ялахаа болоод ирэхээр эмэгтэй хүн угаасаа залхаж эхэлдэг байхгүй. За ингэчлээд ингэдэг те үг нь жихнээсээ орхоо болно, үг нь догдлуулахаа болно, үг нь уурлуулахаач болно. Ер нь ямар ч мэдрэмж өгөө болчдөг байхгүй. Тийм л юм байл л дээ. Сүүлд л ойлголоо шүү дээ. Манай ихрийнхэн ер нь тэгэх гээд байдаг шүү. За энэ асуултын дараагийн асуулт нь энийг ойрд асуух юм байл шүү дээ ойлаа. Эрэгтэй эмэгтэй хүн чиний төлөө хийж хамгийн галзуу үйлдэл юу вэ гэдэг асуулт байдаг байхгүй. Сак те. Ямар гоё. Бачка чи эмэгтэй хүний төлөө заяа хийжсэн хамгийн галзуу үйлдэл чинь юу вэ? Согтуу машин барьжсэн. Тэрний гол нэм галзуу хурд шиг явсан юм уу? Зүгээр л машин бариа явсан. Галзуу хурд шиг л явсан. Гэтэ ер нь согтуу машин барьж гин гэдэг чи өөр бас. За эхнээс нь чи гоё юм. Story telling гоё явалтаа ингээд. Гэхдээ чи энэ гэхдээ бас галзуу биш үү? Би бодоод байна. Тийм өөр галзуу. Чи ярих юм уу? Уга бодсон байж үлдээлээ. Харин би бас бодож байна. Чиний төлөө миний төлөө юм уу би өөрөө чиний төлөө хоёулаа бас хоёулаа байж болно. Тийм үү? Би гэх юм бол олон хүний юм. Гэхдээ эмэгтэй хүнд бол эрэгтэй хүн чиний төлөө хийж хамгийн галзуу үйлдэл орж ирдэг байхгүй юу? Эрэгтэй хүнд бол мэдээж нөгөө эмэгтэй хүний төлөө хийж хамгийн галзуу үйлдэл. Амар олон хүний нүдэн дээр ингэж чирээхийн чааш юм бэ гэж дагуулаад олон хүний дундаас ингээд суглаад хаана вэ гэж тэр л юм байна дөө. Хаана вэ? Тий. Тэр нь хаана вэ гэд хайж олж болоо. Тэгээ мэдгүй надад л тэр л түүс тэгж амар нэг галзуу малзуусаа тах юм бол байх. Гэтэ бас романтик л юм байна. Тэр чинь ингэс юм аа. Заавал ингэж ирэх. Натаа хамт ижил байхгүй болчтий. Тэгээ би нэг битсэн чи найзтайгаа үлдсэн. Тэг үлдчихэд яач юу гэж байгаа. Тэр нэг газар руу орсон. Тэгэхээр нь би тэр орсны нөгөө тухайн үеийн зэнли мэнлич байлаа. Тэрийг нь харчаад ийш орчих гэж бодоод тэр газрынхаа камерыг шүүлгээ зэ. Бүр ойр доор нь орилж мөлөө. Йоо ямар би юм алчлаа ухааны морилж мөлөө. Тэгж юм алдчихлаа гэсэн харин тийм шүү дээ. Юм алчлаа орлоод юм алдчихлаа гэж байгаа л би юмнуудыг доож камерын шүүлгээ. Тэг камерын шүүлгэж байгаа. Лифтнийх нь тэдэн давхарт гарсан байна гэдгийг нь олж байгаа. Тэг тэр давхарлуу гарч агаад би шууд нөгөө нэг хүнд нь ийм уцтай тэнд байна гэл. Тэгээл очиод аваарч тэр л одоо хамгийн тийм зэрэг. Тэр эмэгтэй чинь сохтуу байсан юм. Би тэднийг амар сохтуу. Чамаас зүхтаад явсан юм уу? Тухтайг үлдээ хөрхи одоо бодох нь. Тэр үедээ л би одоо тийм драматик. Тэгэл яг тэр эмэгтэйгээ аваад гарч марсан юм байна шүү дээ. Авч гарах гэсэн чинь тэгэл бас дунд нь бас бөө юм болж байгаа. Тэгэл хамгаалж нэрэл юу бол тэгтээ тийм муухай зодон цохоо юм болов ш. Ерэн зүгээр. Цэвэрхэн тэрүүхэн нэ ингээд. Тэр л одоо хамгийн тэг дараа нь бодсон би одоо яаж тэгсэн тэр нь хамгийн амин юм заал дүр хүмүүс зэ. Битүү. Би одоо бүр хизээч тэгж чадахгүй ш. Fruity Bachka тэнд очсон. Тэр үуч байгаагүй. Би Fruity Bachka биш байсан. Хос нэр байсан. Нэр Bachka-гийн жинхэнэ нэр нь хос ирсэн. Ямар баяртай. Баярлалаа.
Тэ гоё үлдлээ. За манад одоо манай хамгийн гоё түүх гэх юм бол одоо нэг хүний төлөө нэг хүн хаднаас үсэрсэн байдیں۔ Тэгээд хоёр нэг асуулт асуух хэрэгтэй. Нэг хүний төлөө нэг хүн хаднаас үсэрчээ. За. Тэгээд асуулт асуух. Энийг сонсохоор ямар асуулт асуумаар санагдав. Үгүй Амьдэрсэн юм уу? Амьд. Зүгээр юм шүхэр мөхөртэй үсэрсэн юм уу? Зүгээр л үсэрсэн. Зүгээр л үсэрсэн. Наа чи тэгтээ арай л Арай үзлээ л юу гэдэг. Амар л юм байна. Тий. Минийх болохоор юм байна. Би өглөө 8 цагт нэг амар дуудлага аваад тэгээ би ингээд аваад ингээд танихгүй дугаар агаад исахгүй тэгээд танихгүй дугаарын таслал унтаад исэн чинь ингээл байн залгаад хахаар ингээд юус цонхоороо хар гэдгсэн бохоо. Тэг ингээд Цохоороос нь үзэн залуу. нөө цонхоороо харсан чинь манайх чинь 5 давхар тэгээ манай эсрэг талд оюутны байр байдаг. Тэгээ тэрний дээвэр нь юм гурвалжин заяо. Тэс чи тэр гурвалжин дээвэр дээр гараа зогсцсон ингээд Өка хоёлаа болзъя миний Валентин болох уу гэдэг. Ямар хөөрхин. Тэр нь амар хөөрхөн мэс. Цонхороо хараач гялтаа унтаа. Би сайн хэцүү. Удаа дискүдэ. Гоё юм аа. За эрэгтэй хүний төлөө хийсэн хамгийн гал зүйл байгаа юу? Тэр цонхоор би харсан миний хамгийн гал зүйл. Би дараа нь ярьж өгнө шүү. За. Гол руу хөөжсэн. Йоо яагаад дандаа миний мэддэг түүхүүд. Би дандаа хараа зогсчихсан. Гол руу хөөжсэн юм байна. Гол руу ингээ хөтөлцөөд хамт хүсэн юм уу? Үгүй. Яасан? Өөрхөн живсэн юм уу? Уурлал гүйж байгаас тий. Үгүй. Тийм гол руу хөөжсэн ч юм уу. Тийм. Гол руу яах гэж хүсэн юм бэ? Өө. Яах вэ тэгэл Би согтчих чинь бааж гэж яах вэ? Яа. Баачга юу яриа да? Баачга дахиад өгнө шүү Би дээ. сохтоо. На ягаад ч нууж үзье те. Тий. Гээ. Бааж гэж нэг бантахаараа их өөр шал өөр юм шиг. шиг. За дөнгөн өрөө тэгэлээ. тий. Гол руу бол зүгээр тэгэл зүгтаалгүй чийсэн юм да. За мэдгүй. Тэс амир. Тэгэл тухайн энэ л мэдрэмж шиг яаж магаал гүйсэн юм? Орж морол гүйсэн юм. Тийм. Юу би зуугийн хайр дээр гүүрэн дээр ингээд бүжгэлжсэн шүү дээ тий. Гүүрэн бүжгэлжсэн байхгүй тэр яг миний бодит амьдралын кейсээс бит хоёр ингээд бибидээ амар сайн. Тэгээ ингээд хүмүүс ингээд амар хурдтай гүүрэн дээр ингээд зөрж яхад яг гүүрний голд ингээд байлс хэрэгжсэн. Тэр бас амар гоё. Би ч ерөнд дурлахаар айгуул романтик юм биш үү? Гэтэ тиймэрхүү юмнууд гоё шүү дээ тий. Тэрийгээ би зуугийн хайр дээр оруулчихсан байхгүй яг тэр хүнд зориулаад. Яг энэ Окагийн энэ хэлсэн шиг надад бас нэг юм мартагддгүй нэг хөөрхөн дурсамж идэх байхгүй. Тэр нь юу гэдгсэн чинь би ингээд уугаагүй ив ирүүл. Тэгээ миний нэг уулзчихсан хүмүүс маань жоохон ууччихсан халамцуу сохтуу гэх юм чис яхаа муухай сохтуу биш тэр юм хөөрхөн инээдэг дээрээ тавьсан сохтуу зэ. Тэгээ тэгснэ ингээд эко байк унаа гээд. Тэгээ ингээд тэр хүн маань айгу том биетэй хүн заяа. Би ч бас өөрөө нэг тийм жижиг биетэй хүн биш шүү дээ. Тэгвэл би тэр эко байкн дээр багтахгүй заяа. Тэгээд тэгсэн чинь эко байк унаад явъя гэ би таксидад явъя гэсэн чинь үгүй эко байк унаад явъя гэ ингээм амар юм эргэлж яриадсан аахгүй. Тэгээ би ингээм бүр би яаж юу бүхтэй тэг юм гэсэн хоёлаа сив ороод гой уухам авчаад эко байк унаад сарвчин сууя гээд тэгээ би тэр сив ороод байсан чинь намайг ингээд ямар би уух юм хэрэг би уухгүй гэдгсэн чинь сивгээр нэг дэвхцээдсэн нөгөөч нь том битэй юм гэж. Оо яагаад уухгүй юм бэ? Гүй зүрчи уух юм авчих гэснээр нэг юм том юм Чингисийн драфт авдаг байхгүй. Тэгснээр ингээд нөгөөх нь байрснаа нөгөөч эко байкад унана гэж. Тэгээ би ингээд урд нь бараг сууж чадахгүй гээд бүкс бараг ингээд хүрхгүй зав ингээд агаар дээр суудсан. Тэгээ ингээд нөгөө том драфтыг би барьсан. Тэгээ нөгөөч нэг хойноос ингээ нөгөө эко байка унагуута унжахта амар муга чангачааг инээгээд орлоод хөр хинч байхгүй тэгээ яаж ч орой байсан болохоор ер нь бас бараг хинч байхгүй л байсан л та. Тэр тийм зуны орой. Тэр мэдрэмж амар гоё. Эко байктайгаа сарвчанд очиод үнсэлцээд байгаа. Тэр мэдрэмж бас амар би ер нь юм сахилахгүй хэрэгтэй хүнтэй амар дуртай юм лээ. Ийм даруухан биш юм хүнээс санаа зовдгоо те. Ер нь юм намайг жоохон ичээдэг. Cringe free те. Тийм. Намайг ингээ ичээж чаддаг, намайг ингээ улаалгаж чаддаг тийм эргэтөнд амар дуртай. Кулер гэдэг шалаад гайс бол биш те. Тэр нэг хамтдаа юм галзуу солиотой үйл одоо би ингээл тэх гэсэн чинь хөш болоочгүй юм таарлаа шүү. Гэх юм бол би шууд харин тий. Ваа за гэл ингээ шууд амар
сонирхол буурна. Тэрний оронд тэгэл таг тэг магадгүй шүү хаалгадаг шүү цутаадаг ч юм уу. Тиймэрхүү гоё фаны юмыг хамтдаа хийж болох тийм галзуу хэрэгтэй хүнд бол маш дуртай. Тэгээ юм шийдвэрийг эргэлцэхгүйгээр ингээд шууд ингээд тэгэл та гэдэг тийм хэрэгтэй хүн. Яасан ч яах биш. Тэгээ гэдэг тийм хүнд маш дуртай. Фити бачка энэ хоорондын бодсноо. За яри. Юу бодсноо гэж биш нөө түүх бодсноо гэж. Би хинд яриг тийм байх юм байна да гэж бодсон. Тэр нь би байх. Гоё шүү дээ. Тийм гоё тий. Гоё. Дараа нь ингээд ярихад дурсамжтай хүн байна гэдэг чи өөрөө гоё ихгүй тий. Одоо хин нэгэнтэй яг энэ болцож үзсэн ингээд юу исэн тэгэл киноггүй. Манай дунд ч нэг ийм түүх гарч ирсэн нөгөө үүрээр зуны орой ч Улаанбаатарын орой ямар гоё юм бэ тий. Зуны үдэш үүрээр хамт явж ирсэн ингээд нөгөө кинон дээр гардаг шиг нөгөө замын цагаан зураас дээр хөвтсөн гинэ нөгөө залуу. Тэгээд хамт хөвтөм гэд. Тэгсэн нөгөө охин ингээд яаж хөвтөд гүү гэдэг. Тэгээд нөгөө залуу хөвтөж боссон гэдэг. Ноутбук гэдэг юм уу? Тэгээд тэр амар гоё байсан гэдэг. Тэр бас ямар ч машингүй байхад бас сайн мэдрэмжтэй. За миний нөгөө нэг эрэгтэй хүний төлөө хийсэн галзуу үйлдэл маань заяа. За. Оюутан байсан юм аа. Тухайн үед эрэгтэй хүн маань байсан. Тэгээд нэг муудалцаад тэгээд яг л зинлий зэв. Зинлигээр хаанаагааг нь олж мэдээд тэгээ манай эмэгтэй найз маань одоо ингээд тухайн үед бид машинтай хүн байдгүйсэн аахгүй. Тэгэл нэг нь машин авч гарахаараа хөөрхөн ингээл нөө машинтай л хашаач хамаагүй явмаар л байдаг байсан тийм үе. Тэгэл найз маань ингээ машинтай гараад ирсэн мэдснэ. Ой тэгвэл нөгөөх чинь энд байна хийнэ юм ярилцах боломжгүй нөхцөл байсан аахгүй. Тэгээд манай нэг эмэгтэй найз тэгээ нөгөө эмэгтэй бид гурав ингээ нийлцэн машинтай араас нь тагнаад гэтээ хөөрхөн очиж чадахгүй заяа. Одоо шууд байгаа газар нь очиод яваад орч чадахгүй заяа. Зүгээр хараад тэгээд тэгсэн чинь намайг дагж байгааг мэдчихдэг байхгүй юу. Тэгээд мэдгүй яа тэр бас айгу зөвөн хөөхтэйс юм аа. Тэгээ яаж хийж байгаа л мэдсэн заяа. Тэгээд би тэд шүнжэнгөө жихнээсээ галзуу урчиг машинтай хөдөлсөж байсан. Та нар зүгтсэн юм уу? Гэтэ тэр хүнийг ийм хөөх мэдрэмжэндээ биш зүгээр найзуудтайгаа тийм юм хийж байгаа нь амар гоё байсан. Тэгээ ингээд хөгөөл хийсэн забар ингээд амар яз манай найз бүр мөчөөгөө өгөхгүй зөө. Араас нь яваалцдаг бид араас нь ойрлоо. Ялуу хоёр тийш ингээд хөөцөлтөө болцдог. Гүүхэн чаш нөгөө машинтайгаа ингээд яваад бүр яг галзуу урдцсан. Тэгэл байрны дундуур орчмоор алцдаг. Ингээд нэг машин ингээд тэгжсэн зүүн өргөж байгаа юм шиг дохиогоо өгцдөг гэд баруун өргөж. Тэнгүүд нь бид нар даач одоо зүүн дохиогоос баруун өргөж шүү өдрөгөөд нь шагыг баруун өргөж ирэнгүүт нь араас нь дарж орчмоор тэгэл гэр хүртэл хөөгөөд нөгөөх гэлүүг орохыг харчаад тэгэл буцаал машинтайгаа яваад. Би зүгээр яагаад ч юм тэндээс буугаад очиж чадаагүй. Гараас нэгэд шүнжэнгөө хөөжсэн нөө би яг гэрийн гадаа уг нь ингээд гараад ирэхэд нь уулзах боломж байгаа шүү дээ. Тэгэл би чадахгүй дээ. За орчлаа явах уу. Тэр л авир фаны тэгээ дараа нас ингээд нөө найзуудтайгаа ярихад хамгийн гол нөгөө найзуудтайгаа тий. Хамгийн гол нь найзуудтайгаа тэгж ярих нь амар гоёсэн. Тэгсэн чинь амар тэнэг юм. Нөгөөх маань уу араас сүүжсэн чинь мдээгүй шүү дээ гэж. Тэгж хүлэр. Тий. Тэр амар сонсоход бүр амар тэнэг байсан. Юунаас цухтаагүй шүү дээ. Яа амар жолоо ирдэг сүнлээ юм тий. Тэрний өмнө уг нь ингээд тэр хүүхэд маань тэрний дараа ингээд нөгөө буцаад надаас ингээд над дээр буцаал ирж байгаа юм л та. Тэгэл ингээд би тий. Гэтэ тэхвэсэн бол яах гэж цухтаад байсан ингээд би нэг тийм рүчи зүгээр бууж ирээд надтай ярилцах боломж байсан шүү дээ хэлсэн чинь. Юу вэ? Би ерөөсөө та нарыг араас явж байгааг чи мэдээгүй шүү дээ гэж мэгш. Зүүн дарж марж баруун эргэж мэргээл баахан байрны дундуур сүлжиж явж байгаа бүр улаан цай харваас бид нэр хөөгöd байгацчихсан тийм. Тэгээд буугаад ирж ярилцах боломж байсан биз дээ гэсэн чи тэгээгүй гэж нэг тэнэгтэй байсан. Тэгэл яг үхэн хөхтлээ гүрээсээр. Одоо бодоход тэгэл жоохон хүүхдүүд байж дээ гэж бодсон дөө. Зүгээр тийм нэг юм фаны үйлдэл хийж байснаа сая гинт саналаа. Ачаастай хизээч яригч байгаа дөхөө шүү. Харин тий сая гинт нуукаг ярьсан чинь би ингээд хүн нөгөө түүхэн ярихаар өөр тохиолж ирсэн юм гэж санддаг юм байна. Тийм байна. За манай дараагийн болоо. Юу вэ? Хоёр хэрэг. Тийм шүү дээ. Бачка харгалзаа харбалзаа ярих юм уу? Хараад лсэн болзоо юу? Би байхгүй мэн үү? Галзуу өмхийн андаа хүн байсан. Болзоо лобзоос хийж байгаагүй минь хийнэ гэдэгтэй одоо тэгээд хийж сурах. Бүдрэ бачкатай болцоорой гэж өрөөлээ. Бачкатай болцогийг өсөөл нэг гэж бүлтнэ мессежээр. Хөрхий дөө. Бачка одоо цомгоо гаргах чаа гэдгсэн тэрнийхээ талаар нэг гоё товч ирвэл. Тий. Одоо амар удаан хүлээлгэж байгаа юм шүү те. Фэнтэй. Бидрийг оройчтэй. Жил баг хагасалж байна.
30 дуутай цомог хийцэн маа. Эхний нэг дуу цэцэгдсэн. Амар гоё дуунууд. Та бүхний Би нэг дууг нь сонссон Хүртэл болсон нэг дуу. Бand тэгээ үлзээ 29 дуунуудгүй цэцэгдэн. Тэгээд ер нь амар юм жоохон бүр арай өөр л үзье л гэж бодод байна. Тэгэл тийм тэх гэж л үзэх гээд байгаа болохоор амар удаан юмнууд хийглээ. Тэгээд бас дундуур нь ингээл болохгүй хүмүүстэй ингэж уулзаж морил зөрүүлэх жишээ. Тэгээ одоо л яг батлагдсан. Тэгээд 29 дуунуудгүй 30-уулаа багцаараа стримүүд дээр ороод ер нь дараа 7 хоногт бас клипэнд орж байгаа. Тэгээд амар дуунууд байгаа гэдэгтээ бол итгэлтэй байгаа. Тэгээд би нэг дууг нь сонссон. Би ч гэсэн хулгаагаар сонссон. Тий, тэр бол үнэхээр яг хүнийг бол яг уйлуулахаар дуу байлаа. Би хэлсэн те яг юм итгэдэг хэцүү мөч зөчтөө. Ер нь зүр энгийн үедээ сонсоход гэдэг мэдрэмж өгч байгаа юм чи яг нэг юм эзэгтэй мөч зөчтөө сонсвол бол нэг нулимс бол тослуулахаар хэмжээний тийм гоё сэтгэл төрхээр дуунууд байл. Ер нь баачка мэдрэмжтэй. Тэр бум тэнгууд угаасаа 30 дууны за нэг 20 морин бол ганцаараа хийсэн дуунууд байгаа. Тэр бум вокалын бас янзлан өөрөө дуулна гэхээр амар их ажил ордог. Тэр бум лаж чи сонссон юм уу? Сонслоо. Амар. Би бүр тэрийг ингээд хулгаагаар амар байсан ч гэсэн эдний найзууд айгаа өөртөө өмнөж. Одоо өгөөгүй. Сонсгосон дуу үнэ нэрний үе. Yours Sexy So Fire гэдэг. Тэр бум дүүл сонсоогүй мэн те. Тэр бум нь яг альбомны мейн дуу. Тэр бум нь бүр зя. Сонсохдоо байна уу гэдэг юм. Fruity бач. Протеин бач. Протеин бач. Протеин бач гэх. Fruity бач гэхаа тоглолтыг цэнгэлтэд үсэж шүү. Тэгээд томодохгүй бас биелэх байхаа гэж найдаж байна. 30,000 үнэтэй 40,000 үнэтэй цэнгэлтэд тоглолтоо гэсэ гэж хүсээрөөё. Fruity бач. Ука гоё дэлгэцийн уран бүтээлд орж ийн үү? Яаж байна? Жүжигчнийх нь карьер хэр явж байна? Би бол жүжигчний карьер та ер нь бол нэг ажиллахгүй байгаа. Надаа би өөрөө продюсер болох зорилготой байгаа. Тэгээд одоо болохоор John Shipskin-гийн компанид менежерээр ажиллаж байгаа. Тэгээд ирээдүйд продюсер болох байхаа гэж найдаж байна. Тэгээд жүжигчнэр бол гоё санал ирвэл би орно. Гэтэ надад ирж байгаа саналууд нь жоохон нэг юм биеийн үнэлэгчтэй. Нэг тиймэрхүү дүүр хөнгөн охин бахан тий. Тийм дандаа юм хар бараан, тийм би тийм хар бараан юмд орох ер нь би голдог юм бэ те. Би ер нь юу вэ? Гэтэ зүгээр ер нь би бол тийм дүрээр бол хүмүүс нэг танигдмааргүй байгаа. Би нэх тийм олон кинонд тоглоё гэж угаасаа боддгоо. Би ингээл яг өөртөө тохирсон дүрээ гаргая л гэж боддог. Яг юм жүжигчнэрээ явъя гэж угаасаа боддгоо болохоор орвол би гоё юм. Би ингээд сүлд кино үзэж байгаад амбиахын киног үзээд Памагидын нам тэг ингээд нөгөө би чам тайртай хоёрыг үзээд тэр хүн ингээд амар гоёор үлдсэн байгаа хгүй дэлгэцэн дээр ингээд амар гоё дүр бүтээсэн. Тэг нэг юм тэгээд одоо өөр хүүхдүүд нь хараад ингээд дурсаж мурсахад амар гоё байдаг бах. Тэгээ би бол өөрийгөө тийм дэлгэцийн гоё уран бүтээлд үлдээе гэж боддог. Гэхдээ би юм үлгчээр биш гэж боддог. Nice. Гоё зорилго байна. Тэгээ уран бүтээлд нь зөндөө их амжилт хүсье. Баярлаа. За дараагийн бол манай номлогийн нэрмжт болон гэдэг. Тэгээд энэ номлогийг та бүхэнд удахгүй задлал гээд бид хүн байгаа. Тэгээд энэ болон маань юу гэхээр гэрэл засварлсан гигийн болцоо гэдэг болон байхгүй. Тэгээд одоо хамгийн гоё дурсамжтай ариун нандин бүр ингээд анхны хайрч байсан бол шүү. Хамгийн нандин гэдэг шиг тийм болцооны төгөө та бүхэн бид бүхэнд ярих хэвээр. Тэгээд ярихгүй бол энэ подкастаас амар орж ирж. Шууд орж ирж. Бачка шууд орж ирсэн. Бүх болцоо харин болцоо. Ер нь тийм. Гэтэ ер нь хоёр болцоо л яг миний дэмрэлтэй юм байна. За. Клаб байжгаад тэгсэн чи стори дээр би реплайдад стори дээр нэг клаб дэсэн. Тэгэл уулзсан юм бол зэгээл тэг уулзчаал. Тэгэл амар би надад амар таалагддаг охин байсан байхгүй. Амар таалагддаг. Тэгэл яа тийм билүү тийм гоё юм бэ гэж бодол уулзаал. За клабаас гарыг. Тэгээ би машинтай байж тараад тэгээд машинтайгаа гэрийнхэн гадаа очиж жоод чи чин 100 бис. Тэгээд бүр өглөө 8 салтал юм яриад. Хойлоо ингээд тэвд нэг юм сүү байдаг аахгүй юу? Ти чин гахаас уу. Үгүй гүзэлцэнтэй сүү жишээлөө.
Тэгэл яг тэр нэг сүү мүү уугаал яг игээл дэш харж хөвтөл амар их юм ярил. Тэр надад л зүгээр энгийн мөртлөө амар гоо санагц тийм ярьсан юмнууд. Тэгэл ингээл баах юмнууд ярил гэрлүүн оруулж өгвөл. Тэгэл маргаашс амар гоё юмнууд бүтээл. Тэгтээ яг дууссан л та. Тэгтээ яг тэр ямар ч надад сэтгэл үлдсэн. Тэг дараачих нь болохоор гадаадд би амар зовж явсан юм аа. Ямар ч тийм холбоос би байхгүй уцуунтарч байгаа юм чинь тэгээд байхгүй такси микс юу ч болж байгаа. Тэгээд тэр үед нөгөө нэг тэр охин хүмүүс маань гарч ирээд тэр наваа ингэж аваад наваа нөгөө буудлын маань хөргөж өгөөд яг хад өмнө зүгээр ингээл яжсэн л да. Танилцж мэлцсэн. Тэгэл хөргөж өчөөд маргааш нь яг тэр бид хоёр ингээ хамт гудамжаар алхаад тэг ажиллаа шаардсан зав байж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд яг тийм гоё орчинд байгаад ирэнгүүтээ тэр орчин нь өөрөө ингэж бас аваа явчт юм билээ шүү дээ. Ингээл юм ярихгүй алхаж байгаа мөртлөө л ингэж нэг юм гоё байгаал. Тэгээ тэр бас сэтгэлд амар гоё үлдсэн. Тэр нэг би тэр үед Монгол эмэгтэй хүний сайхан сэтгэлийг яг анхудаа харж. Тэгэл хурж ирээ шууд нэг ая хийгээл дуу хийцээгээ тэр бас цэцнаа. Тэр надад бас амар орж ирсэн. Ёо ямар гоё юм бэ. Би ч өөрхий годмонд холох гэсэн байхгүй. Тэг наваа тэндээс тэгж аваад маргааш нь гоё газар нас үзүүлээ. Өөрөө болохоор ингээд хөрхий шаардцсан. Би бас шаардцсан. Гэтэ би ч бас хотноос л усанд орчих шээ. Нөгөө хүн маань л хөрхий бас хэцүү явсан би л харсан. Тэр л вэ. Тэр охин бүгдээ баярлаа гэж хэлээ. Баярлаа. Одоо ч гэсэн үзчих баярлаа. Баярлаа. Баачкаг аварсан баярлаа. Аль улс вэ? Улсын нэлээд яах. За тийм ээ. Түл баригдсан гэдэг. Бити нагаараа баригдсан. За. Баригдсан чиш. Хиндэж баригдах гэдэг юм тий. Ер нь зүгээр яхаа тэгэл тэгсгээл. Яг хилжүүл too much information. Шууд хин гэдэг нь танигдах гэдэг. За хоёр болцоо шууд арилаа. За манай Укагийн гэрэл цэцэрлсэн гигийн болцоо. Тэр нөгөө саяны гүүрэн дээр бүжгэлдэг. Тэр болцоо байсан юм уу? Тэр чи болцоо шүү дээ. Хамтдаа гоё өдөржингөө ингээл хамтдаа цэглэхгүй тачиж байгаа л тэр чинь бас яг тийм насан дээрээс нэг 19 мэстэй ч юм уу те 20 байлаа. Тэгээ ингээд хамтдаа гоё өдөржингөө болцож явж байгаа л оройн салж чадахгүй тэгэл яг салгал тэгэл намайг гэртээ өргөж өгч чадаа гүүрэн дээр бүжгэлэл тэгэл ингээл нэг юм нэх олигтой яг хийсэн юм бол байхгүй яг ингээл кино үзэх ч юм уу тийм уламжлалт болцоо биш. Гэхдээ ингээл хамтдаа өдөржингөө сахилгуудад яваад байгаа. Яг ингээ айлын хаалгад өгч цагтаж битагаад нэг юм гоё юм гэгээлэг дурсамж. Nice. Гэ батхаар хүн ч гэсэн их гэгээлэг хүн дээ. Сайхан болцоо. Ахлууны гэгээлэг болцоо орж ирсэн үү? Ойр үед байна уу? Байхгүй. Тийм битэр чи нөгөө зөндөө ярьсан болохоор. Тийм тийм бах тий. Дууссан битэр чи. Үгүй ер нь Гэтэ бас ингэж тодтогоод байгаа ингэж юмнууд байц. Ерөн зөв ингээ учирч ирсэн юм хтэйчүүдтэй бүгдэнд баярлаа л гэж лээ. Би тэнэг байсан шүү. Та бүгдээрээ л гоё байсан шүү гээд бүх 3000 бүх өсгөвчүүдээ та тэгээд гэтээ ямар таны юм надаа ингээд яг ингээд шууд ингээд хилжээ гэхээр тийм болцоо ерөөсө толгойд орж ирэхгүй гоё болцоо бол байгаа. Яг нөгөө одоо яг тийм гоё гэж хүлээж авахгүй байгаад байж магадгүй баг. Юу юм болоо. Хин байсан болоо. Нөө яс та баачлаас тийм үү. Гэдэг. За тэгээ бид бүхний подкаст нэг ийм л явд юм да. Гэхдээ бас жоохон ер нь зарим хүмүүст бол эмол байд юм. Тий гараал дуу муу сонсоход сайн ярьсан. Харин би бол одоо шүү. Бэлэн байна. Хэцүүл тий. Хэцүүлийн гэдэг нь одоо дотроо бол эмо манай подкаст ч олон хүн тань болно. Бид нар ч өөрсдөө тэр үзтайгаа хиндэ ирэхлээр аваад үзтайгаа хүн шууд ирэхлээр үзэж байгаа хүмүүс ч гэсэн бид нар тань болдог. Тэгээд бид бүхэн нийлээд нэг юм гоё гэр бүл шиг байдаг. Тэгээ манай community бол ингээд төмслөөн community гэдэг айгүй хүчтэй гоё community байдаг шүү. Тэгээ үздэг хүмүүстээ маш их баярлаа. Энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөхөө. Бид гурав амар бодоод хэцүү байхгүй юм байна гэж бодсон чинь энэ би тэнийг байжтэй гэсэн тэнд тэр хүмүүс сайн хүн байжтэй бид бүгд шал өөр бодож юм. бид чинь шал өөр бодсон гэдэг. Зээ. Та бүхэндээ баярлаа гэдэг. Би бүр сая хидваж гисэн бас эмор. Битээ сая бас амар бодлоо шүү дээ. Ингээ бүр яг толгоон дотор ингээд өчнөө олон хүний юм гигэн болзоог би сонслоо штэ. Ер нь бол тэгсэн ирнэ яад энэ дунд ийм бүр
ийм гоё болцоо миний толгоонд ерөөсөө орж ирэхгүй байгаа юм бол гэж сая жоохон нэг хальт нэг жоохон хямрлаа. Тэр яхаа ингээл байк эко байк энтертэй явдаг ч юм болохоор болцоо биш зүгээр л нэг ийм хэсэг байхгүй те нэг ийм хальтын юм. Тийм. Тэнгүүд л яг тэргүүрч марна нэг шорт фильм хиймээр цагаатдаг. нэг ийм юу юусаа орж ирэхгүй байх юм. За тэгээ удахгүй тийм юм орж ирэх байх уу? Тийм. Тэгэд зуны Улаанбаатарын орой Монгол улсын Улаанбаатарын зуны орой амар тий бас ямар гоё юм бэ тэр. Годомж дохой бүр тэр хүмүүсийн уулцаа бүр тий Баах содуу. Та чи ердөөс өөрөө сууж байгаа. Ердөөс болзооны түүх мөхөө өөрөө ярьдгүй юм шүү дээ. Харин ярьдгүй дууссан юм шүү. Ярьсаар ингээ гарчдаг юм уу манай бүх. би ч дууссан юм шүү дээ. Ярьсаар агаад одоо бүр Ярьсараа магаад гэж одоо дууссан. Сануул яах вэ тэгээд нэг ярьдیں۔ шүү. За Пүү ахын болзооны датабейсийг нэмэгдүүлэх эмэгтэйчүүд байвал Пүү ах руу залгаарай. Түүний дугаар нь 8000 өөр л. Тэгээд 26 лөө. 26 одоо. Тэгээд энэ удаагийн подкаст айгүй гоё боллоо. Тэгээд бид бүхэн та бүхэнтэй хамтдаа энэ дугаараа хийсэн. Маш их баяртай байна. Манай англиун хост англиун. Англиуныхаа юу энэ подкаст маань нөгөө англиун гэдэг. Манай подкаст маань Валентины дараа бүтэнсэнд орох юм байна. Тэгээд та бүхэн Валентина гоё тэмдэг. Сүүлийн асуулт асууж. Валентина яаж тэмдэглэж чинь? Тэмдэглэхгүй. Одоохондоо болзоо дуссаа. Бачка. Хэлэхгүй бах уу галтур малтураа хийгээл харах. Би юу? Би угаасаа нэг найдах хүнч байхгүй байгаа болохоор тэгэл за энэ удаа ингээл бас л өнжиж байгаа юм байна гэж бодож байгаа. Би бол гайс ингэхээ. Би бол штэ. Би бол марлаа битээр юун дээр чожо дээр битээр болцсон тийм. Битээр чожогийн тоглолтыг хамт үзнэ. Манайх зохион байгуулалтанд оролцож байгаа. Main sponsor. За хаяга баг хадуураарай. Юу гэсэн үг? Хадраараа гэж хадуураарай хат. Хадраарай. Бас дараа намайг нөхөж мөхөх хүн хэрэгтэй шүү. Битгий тэгээд юу энэ дэмжлэгчүүдээ агна дуусгачаарай. Тоглос юм байна. Тэгээ англиун гэнэ. Марлав дээр маань гоё болцоо хийх бах гэдэгт найдаж байна. Тэгээд битэрийн болцсон болцоо битэрийн рилээс үзээрэй. Чожо дээр бүгдээрээ уулзахын чашийн чожо дээр бүгдээрээ уулзсан байх үед ингэхүү бичлэг маань гарах юм байна. Тэгээд цагаан сарын дугаар тун утахгүй бүр амар маш спешиал дугаар та бүхэндээ гарах болон цагаан сарын дугаараа хүлээж байгаарай. Тэгээд энэ цагаан сарын юм уу? Биш энэ Валентиных юм. Нэг чухал ишүүл биш мэн тий. Маш чухал шүү дээ. Маш чухал Валентин дугаар шүү дээ. Одоо тэгээд дундуур нь Бачкагийн дуу орж ирж байна. Одоо энэ дугаарын бүх дуу нь Бачкагийн дугаар явж шүү. Тэрийг зөвшөөрч байна уу? Шууд зөвшөөрье. За Бачкагийн бүх дугаараар энэ Yes please. бүх дугаар маань бүх одоо нөгөө нэг солигдолт маань Бачкагийн дуунуудаар явах болно. Тэгээд хамтран оролцсон бүх байгууллага манай GGI манай Камлаудсыг юм байлаа. Камлауда бүгд Камлаудсыг юмнээс бүгд авцгаар Камлауд. За дээрэс нь манай MSM Beta Star application MSM-ийн чунчрум. За би буруу дуудаад байж магадгүй. Чунчрум. Чунчрум. Чи яг зөвлөд тах шиг байна. Тийм. Чамчалам. Яг энэ чалам гэдэг юм уу? Ир үсэг дуудаж чаддгүйс солонгосч чинь. Чунчрум. Манай сүүжлээ байна. Тэгээд зэрэг шүүгөр бүгдээ уулаа, ягаан нь уулаа. Тэгээд үргэлжлүүлээ бид рүү гэж бодод. Болно гэдэг. Тэгээ хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дээрээс нь гадаад байгаа бүх хүмүүстээ Валентины мэндийг хүргэе. Үзэгчтэй хайртай шүү. Амар хайртай. USD хайртай. Амар хайртай шүү. Битэрийн нэрэ community байгаа шүү. Сууга сап хийгээд дээрээс нь манай луун community-д нэгдээд дээрээс нь манай төмс community-д нэгдээрээ энэ хоёр community-д нэгдснээр битэрийн нэг өдөр тутмын ховж ивийн амьдрал те унгасан яасан ийсэн тэр бүх мэдээллийг суугасаа яагаад тань бүрийд дэлчихнэ. Channel-аас авах бол Чи Бачка ирсэн болохоор тэгээд аваастай. Чи Бачка ирсэн болохоор тэгээд. Тавукаг ирсэн болохоор яасан их юм яриад. Чи Бачка ирсэн болохоор тэгээд аваастай. За хурдан дуусгая. Тийм гэж юу? Ёо error. Таш орцоо. Тэгээд бүх үзэгч нартай хайртай шүү. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.